Hi guys, хоббол болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд би өнөөдөр та бүхэнд бүр үнэхээр сонирхолтой бичлэгийг хүргэх гэж байна. Өнөөдөр хэдүүлээ оддын хов жив ярилгүйгээр маш тийм ичмээр бөг сулхамаар үйлдэлүүдийг хийгээд за тэгээ тэрхүү аимшигтай ичгүүргүй үйлдэлүүд нь баригдаад одоо олон нийтэд ил болоод консеквенсүүдээ хүртээд ажилласаа халагдах нь халагдаад одоо баривчлагдаад одоо энэ тнүүгээр шившиг болсон те тэр одоо түүхүүдийн тухай ярих гэж байна. Энэ бичлэг бол үнэхээр сонирхолтой байх болоо гэж бодож байна. Бүгдээрээ бол саяхан болж өнгөрсөн юм шин хэрэгүүд байгаа. Тэгээд Америкийн сошиал медиаг ингэж донслогсон. Тэгээд тиймэрхүү одоо түүхүүд байна. За та нар маань хосоороо хайртай хүнтэйгээ гадагшаа дотгошоо аялах дуртай юу? Би лав ингээ хайртай хүнтэйгээ нөхөртөөгөө аялах маш их дуртай. За хэрвээ та нар маань ч гэсэндээ хайртай хүнтэйгээ аялах дуртай бол би өнөөдөр хосоороо Токио хот руу аялах арга замыг зааж өгье. Skytel компанийн маань хэрэглэгчдэд зориулаад гэрэлт Токио хэмээх нэртэй маш гоё урамшуулалт хөтөлбөрөөр явуулж байгаа юм байна. За тэгэхээр энэхүү урамшууллын хүрээнд Skytel-ийн хэрэглэгчид маань 21,000, 14,000, 11,000-ын картаар дансаа цэнэглээд эсвэл дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод эрхээ цуглуулан хосоороо гэрэлт Токио аялах эрхийн эзэн болох боломжтой. Супер бэлэг болох хосоороо Токио хот руу аялах шагнал байхаас гадна өөр гоё бэлгүүд байгаа юм байна. Одоо чинь 21,000 төгрөгийн спешиал картаар дансаа цэнэглээд гэрэлт гацуурын эзэн болох боломжтой. Мөн нэг найздаа 50 ГБ-ийн дата бэлэглэж баярлуулах боломжтой. Нэрээ тэгээд 7 хоног бүр гэрэлт гацуурын нэг эзэн тодроод явж байгаа юм байна лээ шүү. Харин хосоороо Токиод аялах супер бэлгийн эздэг болохоор 2026 оны 1 сарын 7-ны өдөр Skytel-ийн Facebook хуудсан дээр лайваар тодруулах юм байна. За тэгээд энэхүү урамшууллын эрхээ цуглуулах болон хэрхэн эрхээ эдвэгчүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Skytel-ийн аппликейшнээс болон веб хуудаснаас нь авах боломжтой. Тэгээд би линкийг нь доор description хэсэгт үлдээчихье. Тэгэхээр та бүхэн маань линкэн дээр дараад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Гэрэлт Токио хосоороо Токиод аялах боломжийг бүү алдаарай. За тэгэхээр хэдүүлээ одоо ингээд эхнийхээ хэрэг рүү орцгоё. За эхнийх нь хэрэг нь болохоор Сан Францискод болсон үйл явдал байгаа. За тэгээд энэ бол my god амар ичмэр зүйл. За би лав ингээд энэ хоёр хүний өмнөөс бүхсмэн улаагаад байгаа. За тэгээд угаасаа энэ хоёр одоо хүртэх ёстойгоо хүртсэн байгаа. За Сан Францискод байрладаг Hazy's гэдэг ресторан байдаг юм байна. За тэгээд тэр ресторан болохоор бас ингээд celebrity chef алдартай одоо нэр хүндтэй ахлах тоож болох Joey Altman-ы co-found хийсэн co-own хийдэг ийм ресторан юм байна. За тэгсэн чинь тэр ресторан дотор нэгэн өвмэн самун болжээ саяхан манайхаа. Ямар өвмэн самун бэ гэсэн чинь хоёр хос байгаа аахгүй юу? Ингээ эрэгтэй эмэгтэй хоёр тэр ресторанд л орчихсон өстой өвмэн самун хийж байгаа нь ингээ харагддаг. Тэгээд яг тэрийг хажууд нь зогсож исэн bystander хүмүүсийг тэр бас ресторанд одоо хоолж исэн тийм одоо үйлчлүүлэгчд ингээд авчихсан бичлэг байгаа байхгүй. Тэгээд ингээ TikTok-оор тавиад алдартай болчихсон гэсэн үг. За тэгээд тэр бичлэгээс харж байхад бол энэхүү хос нь яг хоёулаа ялангуяа эмэгтэй. За гэхдээ бүр ингээд хоёулаа айгүй intoxicated буюу үнэхээр амар согтчихсан байгаа нь бол ажиглагддаг. Хэрхэн ярьж байгаа, хэрхэн бие авч явж байгаагаас нь шууд ингээд ойлгомжтой байдаг. За тэгэд эмэгтэй л ингээд амар чанга хойлоогоор орилоод байгаа байхгүй юу. Тэгэд яг нэг рестораных нь ажилчид руу дараад байгаа юм байхгүй юу. Одоо бүр ингээд юуныхаа тэр нэг тек гэдэг ч гэдэг барных нь бүр ингээ арталт нь орохсгүй газараа ингээ орчоод ингээ тэр барных нь менежерүүд рүү одоо тэр рестораны менежер болон ажилчид руу ингээ дайраад те this гэдэг амар ингээ юугаа үгүй амар ингээ slur хийгээд байгаа байхгүй юу согтцсон болохоор ингээ she was slurring her words. Тэгэл this manager and the workers they were harassing me гэл амар ингээл согтуу байдлаар ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ менежер болоо ингээд энэ одоо рестораны тэ ажилчид нь бүгдээрээ намайг ингээд harass хийгээд намайг ингээд дээрлэхэд байна. Ингээд нэг тиймэрхүү имийг ярьж байгаа. Тэгэл ингээд бүр үсчээл савчаал заяа ингээл яг нөгөө нэг менежер лүүн ажилчид руу ингээд дайрч давчлал ингээд бараг цохиж авч маахгүй заяа. Please leave.
За тэгээ яг тэр эмэгтэйг ингээ орилоод байж хахад нь яг тэр менежер нь би ингээд тэ манай ажилчид хинж таныг ингээ harass хийгээгүй дээрлэхээгүй гэж хэлсэн чи oh now he's a liar too гэж мгээ зэ. Бас ингээд наад залуучин одоо хүн дээрлэхээс гадна худалч юм байна штэ. Тэр нэг тийм юм ярьж байгаа сонсогддог. Tell me one more time. I did not touch it. Oh, he's a liar. За тэгэл ингээл нөгөө нэг найз залуу ингээл бас өөрөө согт байгаа мөртлөө найз охтойгоо бас татаж авчих гадалтай ингээл за болоо л гэдэг байгаа юм шиг байгаа байхгүй тэгж харагддаг. За тэгээд яг тэр камераар ингээд бичлэг хийгээд сууж исэн bystander тэр үйлчлүүлэгч хүнийг ингээд уцыг нь харангуйтаа шууд ингээд нок хийгээд тэ уцыг нь барих гад ингээд одоо яаж байгаа нь харагддаг тэр нь ингээд камер дээр буучсан байгаа байхгүй. За тэгээд ингээд stop энергээ орилж байгаа нь бол сонсогддог. За тэгээд дараад нь бас нэг ийм клип байгаа хгүй хэсэг тэр нь болохоор ингээд бүр цаашаага очичихсан. Тэгээд яг баарн дээр ингээд сууж исэн нэг эмэгтэйг ингээд барьж аваад цогтг нь харагддаг заяа. Тэгээд тэр эмэгтэй нь болохоор манайхаа юу ингэнэ off shift worker ингэнэ. Тэр уул нь ресторанд бол ажилтгийн хувьд бол ажилдаг. Гэхдээ ингээд одоо цагаа өгөөд буучсан ажилласаа буучсан зүгээр ингээд баарн дээр ингээд тэ суугаад юм ууж исэн. Тэр эмэгтэй барьж аваад ингээд цогчихсан. Тэгсэн чи хамгийн эндтэй нь юу гэж одоо инээдтэй ч юм уу юу ч юм бэ те ямар ч сан тэр одоо цохиулсан зөөгч эмхтэй өшөөгөө аваад шууд ингээ хүн өөрийнх нь гарт нь ингээ өөрийнх нь биед нь гар хурж байгаа хэмжээндээ яг ингээ шууд хариу өгөөд тэр эмхтэйг шууд ингээ барьж аваад шидчихдэг заяа ингээ газарлуу бүр яг нэг жудо модогийн тийм барилддаг хүн юм ааш шууд барьж ангуудаа ингээ бүх барилдаж байгаа юм шиг аваад шидчихсэн. Тэгсэн чинь нөгөө нэг эмхтэй чи ерөөсөө ингээ яахчгүй ингээ баг зүгээр юу ч болоогүй юм шиг шууд ингээ босч ирээл дахиад нөгөө өмнө самна хийгээд унж байгаа байхгүй. За тэгээ бас нэг эрэгтэйг тэр рестораны ажилчин юм лээ бас бойн гэж ярьж байсан нөгөө нэг яг зөөгчийн доор альбан шалын хүмүүс гэсэн үг шүү дээ. Ингээ хоолыг нь зөөж явж өгдөг хүмүүс гэсэн үг. Нэг эрэгтэйг лав ингээд хүзүүрүү нь ингээд ингэчих шиг болсон. Тэгэж харагдчихсан. За тэгээд угаасаа ингээл те тэр рестораны ажилчид дээр за тэн дотор байгаа үйлчлүүлэгчид тэр иймэрхүү амар үйлдэл хийгээд ингээ гар мар хурж мөрөөд элдв янзаар доромжлоод байгаа болохоор шууд тэр ингээд эмхтэйг барьж аваад хүмүүс ингээ баахан хүмүүс барьж аваад ингээ найз залууг нь бас барьж аваад ингээд гаргадаг байгаа юм. За тэгээ гаргаад нөгөө бичлэг нь үргэлжилсээр л байгаа юм. За гадаа нь нөгөө өмнө санамд болж байгаа гэсэн үг. Тэгсэн чи яасан гэсэн чи тэр ресторанд ажилдаг нэг юм урт устай залуу байдаг юм байна заяа. Ийм над шиг юм уртстай заяа. Тэгсэн мөртлөө эрэгтэй хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэр залууг шууд ингээ үснээс нь бариад авсан манайхаа. Үснээс нь барьчаад ингээ бүр тавихгүй ингээ хоёр эмэгтэй хүн ингээ зодтолцохоор яаж ингээ үснээсээ зулгаалцдаг үлээ тэ бүр яг ингээ үснээс нь тавихгүй бүр амар мөчөөгөө хөх ингээ орилол хашгичаал ингээ зогсоол тэгээ хүмүүс ингээ тэр хоёрыг салах гадалтай нөгөө эмэгтэй чинь салах гал тавьчих одоо тавьчих гал ингээ хажуу талаас нь 2 3 хүмүүс хилээд нөгөө эмэгтэй чинь тавихгүй байгаа захгүй. Тэгж жагаад яг гар нь мултраад ингээ тавигддаг байхгүй юу. I'm not touching your boy. Okay, stop. Тэгээ тавигдсан чинь нөгөө нэг үсээ зулгаалуулсан эрэгтэй чинь ингээ буцаад ресторан руу орох гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь he got away гэл те. Нөгөө ч чинь намайг ингээд ягаад яваад өглөө штэ гэд ингээд араас нь гүүж байгаа юм заа. Тэр залуугийн араас ингээ гүүсэн байхгүй. Тэгээд гүүгээд яг очих гэсэн чинь нөгөө нэг үсээ зулгаалуулсан залуу чинь яг нөгөө ресторанынхаа өвдөнд хаалганыхаа өвдөнд зогсож ирсэн. Тэр эмэгтэй гүүж ирж байгааг харангуйтаа шууд хөлөөрөө ингээд trip хийгээд тэр эмэгтэйг ингээ унгаачдаг. Хөлөө ингээ урталтан тавиад нөгөө эмэгтэй чинь ингээд амар хурдтай гүйжсэн учраас хөлөнд нь ингээ тэгэлдээд амар унсан мэн хам пас гэж шууд ингээл тэр чигээрээ ингээл яг цээжин хэсгээрээ нүүрийн хэсгээрээ пас гэж амар унсан заа. Oh my god. Прэмэрс дуурч муурж аа тас гэж газар дээр цементэн дээрс амар байсан. Тэгэл тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь шууд уйлал эхэлж байгаа байхгүй. Гэлээл уйлж байлаа заяа. Йоо хашгичаал уйлал тэгсэн чинь нөгөө нэг найз залуу baby гэж авчаал ингээл тэ хажууд нөгөө нэг найз охиныгоо консол хийх гээл you're okay гэл ингээл аргадаж байгаа нь харагдаж.
No te pases conmigo. Buscaste mujer. Тэгсэн чинь ингээ найзлуудаа сүлдээ бүр ууралж байгаа хгүй ингээл цохиож what do you mean ба he did this to me гэл бүр ингээл найз залуудаа ингээл гомдлоо те тэгсэн найзлуугаа бас ингээ байрж авч цохингуудаа be a man гэж байгаа нь харагддаг. Окей. Ир хүн шиг байгаа чи ир хүн шиг байгаа ч те ингээд намайг ингэчээд хахад чи одоо ир хүн шиг байгаа чи очиод ингээ зодолтой ч гэсэн ухааны юм ингээд яриад байгаа хгүй. Guys. No, stop. Тэгээ энэ мөчийг хүртэл болохоор ер нь найз залуу нь найз охиныгоо болиул гадтай ингээ за яахан ингээд салгах гал гэхдээ бас өөрөө согтоогоо штэ тэгсэн мөртлөө ингээд найз охиныгоо салгачих гад байгаадсан байхгүй нэг тэгж одоо юу яаж маахгүйсэн тэр залуу бол өөрөө ингээд хүн амтанд барилж зодтолдож модлдохгүйсэн байхгүй найз охин л айгуу жоохон күкү хүн нээсэн тэгсэн чинь энэ найз охин ингээд унсныхаа дараагаар чи ингээд ир хүн шиг байсангүй гэж одоо шүүгцээр агаад те нөгөө найз залуу нь ингээд дараад нь одоо тэрүүгээр нь бас тойрол ингээд хүмүүс зогсож байгаа чинь нөгөө ресторанын хүмүүс энэ тэгж яхад нэг залууг бас ингээ заамдаад авдаг заа ингээ цохиод ингээ бибинийгээ цохиод ингээ заамдаад авдаг. Тэгээ тэр үед нь бас ингээ 2 өөр 3 залуучууд хурж ирээд ингээ салгаж байгаа нь бол харагддаг. Тэгээд айгүй муухай аахгүй тэр эмэгтэй ингээ зүгээр ээжсэн найз залуугаа бүр ингээ те атайхаа ингээ зодтолж модалцахгүй зүгээр өөргөө салгах гад байжсэн найз залуугаа хүртэл шүүгцээр байгаа. Чи ир хүн шиг ир хүн байж чадсангүй өстө намайг хамгаалсангүй энэ төр гэж юмэрж шүүгдэж ингээ бас ингээ гар мар хөргүүлж байгаа аахгүй өөр хүмүүст. Тэгээд айгүй зөвүүн эмэгтэй байсан. Тэгээд энэ бичлэг ингээд дуустдаг байгаа юм. Окей. Тэгээд энэ бичлэг бол ингээд тавигдсан цагаасаа хойш бүр амар viral болсон мэн хаан бүр үнэхээр үзэлтийг авсан. Энэ тэнэгөр сэвгдээ тэгээ TMZ-ийн хүртэл ингээд тавьсан байгаа хгүй. TMZ-ийн тавиад за тэгээ цаашлаад ингээд зөндөө олон нөгөө нэг хэвлэл мэдээллийнхэн сонин сэтгүүлийнх ингээд бүр энэ тэнэгөр тавигдсан маа. За тэгээ интернет л бол интернет шүү дээ манайхаа. Интернет ч бас нэг талаараа айгүй сайхан зүйлч гэлээд нөгөө талаараа айгүй амар аюултай зүйл юу вэ гэхээр энэ нэмэгтэйг хинбэ гэдгийг олоод мэдчихсэн. Энэ бол тэ айгүй амархан. Интернет дээр хүнийг олно гэдэг бол айгүй амархан. За тэгээд энэ эмэгтэйгийн хэн бэ? Нэр ус нь хэн бэ? Хаана ажилладаг вэ? Тэр гэдэг бүгдийг хүмүүс олоод мэдчихсэн. За тэгээд тэр ажлын газар руу хүмүүс дайрч гисэн байгаа юм. За энэ эмэгтэйгийн нэр нь хэн бэ гэхээр өштэй те? Shireen Ashkir гэдэг ийм эмэгтэй юм байна. За тэгээд энэ эмэгтэй Strava гэдэг ийм fitness app компанид ажилладаг юм байна. Marketing manager гэж бас нэлээд те гайгүй ажилтаа байгаа байхгүй юу. Тэгээд Strava гэдэг чинь ойрын үед айгүй тийм нэг мэддэгдэг болоод байгаа хүмүүс танигдаад байгаа гэх юм уу. Нөгөө гүүж мүгээд өөрийнхөө гүйлтийн зам маамтай хэдэн километр гүйсэн инээ тэр майл энэ төр тэднийг ингэж бүр ингэж map болгож оруулаад ингэ харуулж маруулад өөрийнхөө гүйлтийн одоо progress энтрийг харуулдаг. Тийм одоо app. Тэгээ энэ аппликейшны marketing manager-ын ажилдаг байсан ийм хүүхэн юм байна. За тэгсэн чинь хүмүүс одоо Strava гэдэг энэ компани TikTok руу н очиод л те бичлэг болгон дээр ингээл юм бичээд л Оосто тэгээд та нар ажилчныхаа те ингээд юу хийснийг хаарсан уу марсан уу тэр бичлэгийг нь үзээрэй энэ төр гэл бомбард хийж байгаа хгүй мессежээр ингээд бомбард хийгээл те өсто ажлаас нь халааж ийм хүн ажиллаад авах те адгийн өсто ичмээрэн ба гэд бөөм болсон. Тэгсэн чинь Strava-гийнхан яг нэг комментний доор ингээд юу ачсан байсан reply хийгээд хариу өгчихсэн байсан. Бид нэр ингээд манай нэг ажилчин одоо off hours үеэр буюу те ажлын бус цагаар ингээд гадуур явж байгаад ийм үмэн самуун тариад за тэгээд тэр нь ингээд интернет дээр viral болсныг харсан. За тэгээд бид нэр энэ бичлэгийг харсан даруйда арга хэмжээ аваад энэ нэмэгтэйг ажлаас нь хаалсан байгаа. Одоо манай компани энэ нэмэгтэйтэй ямар ч тийм холбоо сүлбэтэй биш шүү. Тэгэхээр биднийг одоо бидний юмд оролцуулаарай гэдэг нэг тийм комментиг үлдээсэн байсан. Тэгээд хүмүүс ер нь шалгаад үзсэн чинь угаасаа үнэхээр энэ нэмэгтэй бол ингээд ажлаасаа халагдчихсан байсан гэсэн. За түүнээс гадна энэ нэмэгтэй ингэж ажлаасаа халагдхаас гадна яг энэ үүмэн самуун ингээ гадаа болсны дараагаар цагдаа дуудагдсан юм байна лээ. Цагдаанаар ирээд энэ нэмэгтэй эрэхтэй хоёрыг хоёулангийн баривчилсан юм байна лээ. Одоо бодволтой олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан. За тэгээ мөн хүнд гар хүрсэн гэдгээр одоо тэ battery гэдэг хэрэгүүдээр одоо шоронд орсон бол тодорхой. Баривчлагдсан бол тодорхой. Яагаад гэхээр бүр ингээ бичлэгнэр байгаа штэ тэ 2 3 хүмүүст тэ гар хүрсэн нь.
тэр одоо бас boy байна рестораны ажилчин. За тэгээ бас нэг тэр off hours сууж исэн баарны эмэгтэйд гар хүрсэн нэг ингээ бичлэг хийж исэн bystander хүний одоо бит гар хүрсэн. За тэгээ түүнээс гадна тэр залуугийн ус мөснөөс нь зулгаас нь бол ингээ бүгдээрээ assault болж байгаа шүү дээ. Хүний бит гар хүрэх гэсэн одоо ийм хэрэг болж байгаа учраас тэр нотлох баримттай учраас ингээд баривчлагдаад явсан юм бэ нэлээ. За тэгээд ийм хэрэг болсон байна. Тэгээ хүмүүс ингээ гайхаад те яг юунаас болсон бэ? Энэ хэрэг яг юунаас болсон бэ гэдэг. Гэтэ энэ ерөөсө хүмүүс ингэж асууж байгаа нь болохоор одоо энэ эмэгтэйг талд ороод ч юм уу те тэгэж асууж байгаа зүйл болж те. Оо яагаад инста provoke хийлгөөсөн байх? Яагаад тийм зүйл ааш гаргах болов хөөх юм ингэж тийм маягаар хүмүүсээ асууж байгаа юм биш. Зүгээр л хүмүүс ингэж мэдмээр байгаа аахгүй те. Угаасаа энэ нөгөө нэг ажилтан хэлсэн одоо үсээ зулгаалуулсан нөгөө нэг эрэгтэй урт төстэй залуу гэдсэн шүү дээ те. Тэр ажилчин нь одоо өөрийнхөө TikTok дээр гарч ирээд дараагийнх нь өдөр нь гарч ирээд ингээ бүх юмыг тайлбарлаж хэлсэн яг ямар учраас болоод ийм хэрэг гарсан бэ нэ гэж те. Тэгсэн чинь энэ эрэгтэй хоёр анх ресторанда орж ирэх үедээ л амар тийм intoxicated байсан гэсэн. Аль үжэнэ согтчихсан орж ирсэн гэсэн. За тэгэл яг ширээ мөрөнөр суугаал тэгсэн чинь өөрт нь үйлчилж исэн тэр зөөгч эмэгтэйтэй амар муухай харьцаад л ингээл янз бүрийн сонс нь одоо доромжийн юм хүм үг мүг хилээдсэн гинэ. Тэнгүүдээ аль менежерээ авчир гэж уурлаад менежерт нь бас ингээл янз бүрийн сонсны үгнүүд хэлээл. Тэгэхээр нөгөө нэг менежер нь за та ингээ бүр ингээ согтцсан байна ингээ та тэг ийм бүдүүлэг зан ааш гаргаж чинь тэгэхээр бид нэр одоо танд үйлчлэхгүй та ингээ явна уу гэдгсэн юм байна. Тэгсэн чинь л нөгөө эмэгтэй ч өө надад үйлчилсэнгүй шууд бүр галтгоор нь яваад орсон гэвэл яг kitchen руу яваад орчихсон гэсэн. Тэгэд ингээ kitchen дэсэн хүмүүсийг бүр ингээ harass хийгээл тэ verbally assault энэ хийгээл harass хийгээл янз бүрийн юм ярьж хашгичж машгачаад за тэгээд бүр ингээ тэр kitchen дэсэн хүмүүс очиж ингээ хүрх гээдсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ нэмэгтэйг арай гэж kitchen-ээс гаргаад тэгээ байжсэн чинь тэр бар бэштэй техник бүр арталт бартендеруудын л очиж зогсох хэвээр тэр газар руу бүр ингээ яваад орсон гэж байгаа байхгүй. Тэгэл дахиад нөгөө менежер та энэс гар одоо энд байж болохгүй гэж тэгсэн чинь нөгөө нэг эмэгтэй чинь уцаа гаргаж ирээл те. Өө би тэгвэл та нар намайг ингээд оромжлоод дээрлэхэд ингээд би та нар бичлэг хийнэ тэгээд бичлэг ихэлсэн байна лээ. Яг тэр үед нь нөгөө нэг тэр ресторанд үйлчлүүлжсэн бас нэг хүн уцаа гаргаж ирээд энэ нэмэгтэйг хажуунаас нь ингэж бичиж авсан юм байна лээ. Ер нь ийм л зүйл болсон гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ ресторанд ямар ч тийм буруу байгаагүй, энэ нэмэгтэйд муухай харьцсан ч юм уу тийм юм ерөөсөө байгаагүй, зүгээр unprovoked гэсэн үг. Зүгээр л энэ нэмэгтэй эрэгтэй хоёр амар согтчихсан байсан. Тэгэл ингээл хурж ирээл уусан юмаа шингээж чадахгүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ тийм Монголд. Уусан юмаа шингээж чадахгүй юм муухай байлаар бүдүүлэг заваа одоо зан ааш үйлдэлийг олон нийтийн газар гаргаж тэгээд хүртэх ёстойгоо хүртээд ажилласаа халагдаад шоронд орсон байна. За тэгээд хүмүүсийн ярьж байгаа нь те ёо энэ эмэгтэйгийн маргааш өдөр нь өглөө сэрхэдтэй ямар ичмээр байсан болоо те хүн ингээд сэрчгээд hangover те ингээд шартчихсан толгой нь яван гаван гээл те өвдөд л дотор нь мохоргол бөөлчгөл тэгэнгүүт ингээд гэгүнтхэн талханд нь орж ирэнтэй дурсамж нь би ч өчтөр шин юу хийлээ гээл те тэг яаж байгаа шоронд сэрнэ тийм үсттэй угаасаа юу яатсан юм чи баривчлагдсан юм чи шоронд сэрж байгаа тэгэл юу хийвэ гээл те тэгэл гараад ингээл уцаараа харсан чинь ажилласаа халтсан шүү гэдэг имэйлийн тэр ирчихсэн те өөрийнх нь ичгэртэй бичлэг ингээд энэ тэнүүгээр тараад хэдэн сая үзэлтэйг авчихсан өстой аимшигтэй өдөр өөрийг нь ухцсан байх та гэдэг хүмүүс тиймэрхүү имийг ярьж айгүйх шоолж байгаа тэг хүмүүсийн бас нэг ярьж байгаа юм те in this economy you lost your job гэдэг ийм эдийн засаг ер нь хямралтай байгаа те recession төр болоод эдийн засаг хямралтай ажил төрөл олоход хэцүү те тийм одоо ийм эдийн засгийн одоо state-нд ажлаа алтлаас та өөрнөө хохин гэж хэлхээс өөр ямар ч арга байхгүй те хогчнэ гэж хүмүүс тиймэрхүү юмыг айгүйх ярьж байгаа. За тэгээд ийм ичгмээр зөвл үйл явдал болжээ. За Tokyo Mobile-ын залуусаа та нарт зориулаад айгүй гоё шинэ жилийн урамшуулал явагдаж байгааг та нар мэдсэн үү? 55 бэлэгтэй шинэ жил хэмээх энэхүү урамшуулал нь 12 сарын 1-ээс эхлүүлээд 5-7 хоногийн турш үргэлжилж байгаа юм байна. За урамшуулалд оролцох эрхээ хэрхэн авах вэ гэхээр нэг бол 55-та дугаарын шинэ хэрэглэгч болох, найзыгаа урих, iSchool дата авах бүрдээ нэг урамшууллын эрх цуглуулж 7 хоног бүр онцлог бэлгүүдийн эзэн болох боломжтой. Тэгээ яг энэ 7 хоногт явагдаж байгаа 12 сарын 22-наас 12 сарын 28-ны хүртэлх 7 хоногийн онцлог бэлгүүд гэх юм бол амар гоё заяа.
Dyson Airwrap, DJI Osmo Pocket 3, Gentle Monster, за мөн Cloud9 дэлгүүрийн 500,000 төгрөгийн эрхийн бичигээд ийм гайхалтай гой бэлгүүд хүлээж байгаа юм байна. За залуусаа ийм гой бэлгүүдийн эзэн болох боломжоо бүү алдаарай. Ялангуяа манай охтод, яг охтод зориулсан аим гой бэлгүүд байгаа зү. Эсвэл залуучууд маань бас ингээд энэ бэлгүүдийг хожоод найз охтодтой бас бэлгэлж болох юм. За тэгээ Tokyo Mobile-ын залуустаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Tokyo Mobile үйлчилгээнд найзаа уурах, эсвэл дата тэмдэглэлт бүртээ урамшуул ирэх авч яг л юм бударч байгаа сас шиг сэтгэл тогтлоосон олон бэлгийн эзэн болоорой. Сайн орж чадсан. Яг Гоё. За одоо ингээ хідүүлээ 2 дахь ичхүргүй үйл явдал руугаа орцгоё. За энэ бол бас үнэхээр shocking ийм зүйл байгаа. Та нар DoorDash гэдэг Америкт байдаг ийм food delivery app-ыг мэдхүү. Одоо манай Монголд бол одоо UB Eats энэ байдаг юм байна лээ те. Ингээд юу яадаг хоолоо зохиолоод авдаг тийм application. За тэгээд тэрнтэй адилхан DoorDash гэдэг Америкт байдаг. Америкт гэхдээ зөндөө олон аппликейшнуд байдаг л да. Хамгийн одоо алдартай ингээд гэх юм бол Uber Eats, за эсвэл DoorDash, за тэгээд нүүд нь Grubhub энэ гэдэг иймэрхүү том аппликейшнуд байдаг. За тэгээд энэ одоо миний ярих гэж байгаа үйл явдал болохоор DoorDash driverт тохиолдсон зүйл байгаа юм заяа. За энэ DoorDash driverт тохиолдсон биш, энэ DoorDash driver-ын хийсэн ичхүргүй үйлдэл гэсэн үг. Окей. За юу болсон бэ гэсэн чинь бас л TikTok дээр нэгэн бичлэг тавигдаад тэр нь бүр ингээд viral болсон байгаа юм, окей? Ямар бичлэг байсан бэ гэхээр Ring camera footage, окей? За Америкт ингээд Ring camera-нууд байдаг. Тэгээд ихэнх хүмүүс ингээд Ring camera-г өөрийнхөө хаусныхаа апартаментынхаа одоо гадаа тавьдаг. Тэр нь болохоор ингээд зүгээр хонхол байгаа байхгүй Ring гэж аамж хонхтой. За тэгээ хонхыг дарангууд хонх дарлал бол шууд ингээд камерыг бичдэг гэсэн үг. Тэгээ тэр нь заавал хонх тарахаас бусад үед ч гэсэндээ бичдэг гэсэн үг. Зүгээр л камер гэсэн үг. Тэгээ гадаас нь харахад болохоор зүгээр юу шиг харагдаж байгаа юм те. Хонх шиг харагдаж байгаа боловч нэг юм систем байгаа. Тэгээд одоо гаднах үйл явдал бүгдийг нь бичнэ гэсэн үг. Окей. За тэгээд team Ring camera footage байгаа байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй юм гэрэлчгсэн хосууд нэг орой хоол захиалж идэх болжээ. За ингээ хоол захиалаад DoorDash-аар за тэгсэн чинь нөгөө нэг хоолыг нь авчирж байгаа эмэгтэй нь ингээл хоолоо авчираад тавьж байгаа нь харагддаг заяа тэрхүү одоо footage дээр нь доор ингээд тавьчихад тэгээ энэ нөгөө нэг DoorDash хүмүүс чинь заавал юу авах хэрэгтэй гэдэг хоолыг нь ч юм уу тэ янз бүрийн юмыг нь захиалсан юмыг нь авчирж өгчгөөд за би ингээд яг энэ хүний гадаа нь ингээд тавилаа шүү гэд ингээд зураг авах хэрэгтэй байдаг. Зураг авч баталгаажуулаад аппликейшнд оруулах хэрэгтэй байдаг тий. За тэгсэн чинь энэ нэмэгтэй ингээд тавьчихад зураг авж байгаа нь харагддаг заяа бич утсан дээрээ. Тэнгүүтээ яг тэр үедээ юунасаа барьчихсан гарт нь байгаа нэг машиныхын түлхүүр энэ төр л байгаа юм шиг байна. Тэр түлхүүрнийх нь оосронд байсан нэг юм ингээд аваад гэж цацж байгаа нь харагддаг. Хоол руу. Тэр газар тавьчихсан байгаа давчин дээр тавьчихсан байгаа хоол руу ингээд гэд юм цацдаг. За тэр нь бол угаасаа pepper spray харагддаг манайхаа. Pepper spray гэдэг одоо нэг ийм жижиг юмд хийжсэн одоо халуун ногоотой ийм цацлага байдаг шүү дээ. Хүмүүс тэрийг болохоор өөрийгөө хамгаалах defense одоо weapon болгож ашигладаг. Тэг ингээд ер нь ихэнхдээ эмэгтэйчүүд ингээд битээ авч явж байдаг шүү дээ. Надад бол бас байгаа. Тэгээд Нью-Йоркод бол заавал авч явах хэрэгтэй. Угаасаа бас амир штэ Нью-Йорк ч нэ. Тийм учраас ер нь эмэгтэй хүмүүс зөвхөн том хотод гээд байлтгүй авч явж явах хэрэгтэй дээ. Ийм шууд ингээд нүдлрүүн цацангуудтай амар халуун ногоотой учраас те ингээд өстой бараг гэж ах хооронд нь танилуд дайрсан хүмүүсээс ингээд цогтаад явах боломжтой те. За тэгсэн чинь тэр pepper spray ингээд цацж байгаа нь харагддаг. За тэгээд нөгөө эмэгтэй чи юу ч болоог юм шиг ингээд хүний хоол руу pepper spray цацангуудаа яваад гэж байгаа байхгүй юу? Машинд суугаад. За тэгсэн чинь энэ хоолыг захиалсан хүмүүс болохоор ингээд тэрийг мэдлгүйгээр одоо Ring camera footage шалгын малгай гэж бодохгүй л байгаа шүү дээ. Хүн зүгээр ингээд захиалсан хоол нь хүрээд ирж байгаа болохоор ингээд хол чи ирчихлээ гэд тэрийг аппликейшн дээр харангуйтаа л ингээд гарч аваад л те хоолоо аваад л шууд идэл эхэлж байгаа гэсэн үг. За тэгсэн чинь ингээд хоолоо ингээд идсэн чинь эмэгтэй эхнэр нь шууд ингээд ганц хоёр хазангуудаа ингээд хоолоо нь бүр ингээд хоолой болоо ам ингээд амар халуун өргөө авцсан ингээд бүр ингээд intense hot гэж аахгүй амар тийм халуун өргөд тэгээд ингээд ханиалгаад ихсэн тэнгүүдээ шууд эмэгтэй нь бөөлчихсэн гинэ эхнэр нь
Тэгэд эрэгтэй ч гэсэндээ тэр бүр амар ингээ хоолон болон захтаад ингээ оо халуун өргөд тэгээд баахан ханиалгаад бөө амьсгалахад хэцүү болоод айгүй амар хэцүү болсон гинэ. Тэгэхэд юу болов яава гэдтэй ингээ гахаад ring camera footage шалгаад үзлээ. Тэгсэн чинь яг энэ эмэгтэй ингээ pepper spray ингээ цацсан харагдсан гэж аахгүй. За тэгээд энэ талаар ингээ шууд цагдаад хэлсэн юм байна лээ. Цагдаад ингээ хүргээд гомдол гаргаад өргөдөл гаргаад тэ ингээд энэ шалгуулахаар болсон юм байна лээ. За тэгээд тэр ring camera footage бас ингээд тэ олон нийтэд хүргэх үүднээс тэ ийм хийсэн DoorDash driver ийм хийсэн ингээд харуулад ингээд ил болгоод цацчихсан юм байна лээ. Тэгээд тэр нь бол бүр ингээд үнэхээр viral болсон. Тэр амар их хідэн сая үзэлтүүд ингээ аваад энэ тэнийгээр цацагдаад явсан. Дахиад л тэ хэвлэл мэдээлэл сонс тгүүлээр бас айгүй их бичигдэж эхэлсэн байгаа. За тэгсэн чинь хэдэн хоногийн дараагаар энэ нэмэгтэй баривчлагдсан байна манайхаа. Тэгээ би яг тэр нэг police camera footage гэдэг чинь body cam footage. Тэгээ тэр зарим хэрэгүүдийн ингээд шууд тавигдчихдаг YouTube энэ төр дээр ч юм уу те одоо law and crime энэ төр гэдэг нэг тиймэрхүү гэмт хэрэгүүдийг тэргүүдийн тухай ярьдаг тиймэрхүү аль бие ёсны чаналууд байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ body cam footage-нууд ингээ тавигдчихдаг байгаа. Цагдаа нарын одоо биен дээр нь байгаа тэр нөгөө нэг камерны дүрсүүд ингээ тавигддаг. За тэгээ тэрийг нь би үзсэн гэсэн чинь айгу гоё баривчлагдсан байлаа манайхаа. Гэртээ байж байгаа байхгүй юу? Энэ эмэгтэй. За тэгээ энэ эмэгтэйгийн нэр нь болохоор Courtney Stevenson гэдэг ийм эмэгтэй байгаа юм заяа. Тэгээ энэ эмэгтэй болохоор яг өөрийнхөө гэрээс буюу Kentucky мужаас баригдсан байгаа байхгүй. Гэхдээ энэ нэмэгтэй хаана одоо ингээд DoorDash-ийг явж исэн бэ гэх юм бол Indiana мужийн Evansville гэдэг ийм хотод DoorDash-ийг явж исэн. Тэгээд тэр нөгөө нэг pepper spray хийсэн үйл явдал нь тэнд болсон гэсэн үг. Тэгээд Kentucky болон Indiana хоёр ч хэдийгээр өөр мужууд ч гэлээ дээ. Айгу ойрхон, хоорондоо айгу ойрхон. Тэгээд энэ нэмэгтэй хажуудлынхаа мужид одоо ингээд DoorDash-ийг явж исэн гэсэн үг. Тэгээ ямар ч гэсэн ингээд яг цагдаа нар гэрт нь очисон байлаа. Тэгээ хаалга цохоод ингээд тантай ярилцах хэрэгтэй байна. Одоо юугаа өмлөхөө өгмүү гэдэг хэлж байгаа харагддаг гэсэн чинь тэгээ энэ цагдаа хэлж байхгүй та ягаад бид нарыг энд байгааг мэдэж гинөө те ягаад бид нарыг энд ирснийг одоо ойлгож гинөө гэдгсэн чинь өөрөө мэдж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл ингэж хэлдэг. It's probably the thing in Indiana гэж хэлдэг. Индианад болсон тэр зүйлээс болоод байхаа гэд хэлж байгаа нь харагддаг. How you doing? Debbie on the sheriff's office. How you doing? Are you Courtney? I am. Hey, I need to talk to you real quick. Okay, come here for me. Okay. Give you your ID on you by chance. I do. Anybody else here with you, Courtney? Just here by yourself. Okay. Do you have any idea why we're here? Probably the thing out of Indiana. Yes, ma'am. What's the reason why you didn't go talk to Get me? your radio turned down. I wasn't able to. I 52 actually Kentucky had 23. appointment to go see them today. Тэгэхээр угаасаа ойлгомжтой ийм зүйл болно гэдгийг мэдчихсэн байх. Ягаад гэх юм бол энэ тэр TikTok бичлэг нь viral болоод түүнээс гадна DoorDash-ийн яг тэр viral видеог нь харсны дараагаар шууд ингээ арга хэмжээ авсан юм байна лээ. Ингээд statement тавьсан. Бид нар бол те ийм зүйлийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй үнэхээр аимшигтай зүйлтэй. Тэгээд бид нар энэ эмэгтэйгийн нөгөө DoorDash account-ыг нь access-ыг ингээ бүгдийг нь revoke хийгээд энэ эмэгтэйг бол хизээж дахиж DoorDash гэдэг платформ дээр ингэж ажиллах боломжгүй болгосон гэдгийг одоо ингэж team statement-ийг тавьсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ TikTok-ийн бичлэг ингэж viral болсноос хойш DoorDash-ийн өөрийнх нь одоо энэ хүү аккаунтыг ингэж revoke хийснээс хойш бас хэдэн өдрийн хоногийн дараагаар ингэ цагдаа нар хурж иж баривчилж байгаа байхгүй. Тэгэхээр бараг энэ нэмэгтэй за одоо энэ хэрэгчтэй ингэ viral болчихлоо доо тий бараг баривчлагдах байхтай энэ дэргээ бараг дотроо бодоол хүлээгэл байжсэн байх гэж бодож ин тийм учраас те ингэ Индианад болсон зүйлээс болсон байхаа гэж хариулж байгаа нь бол харагддаг. Тэг манайхаа энэ нэмэгтэй 29 настай гинэ. Би бүр тэрийг сонсоод шок. Ерөөсө 29 юм шиг харагдахгүй байгаа юм заяа. Тэр ring camera footage дээр ч тэгж харагдаагүй. За тэгээд энэ баривчлагдах үедээ одоо цагдаагийн body cam дээр одоо тавигдсан тэр footage дээр ч тэр ерөөсө 29 юм шиг харагдаагүй. 40 мөч хүрэж байгаа юм болоо гэн ер нь тэр одоо хавцаа харагдчихсан байхгүй. Тэгсэн чинь 29 настай айгу залуухан байсан. Тэгээ ерөөс тэгж харагдав. Та нар угаасаа одоо цариг нь харж байгаа бах те. Ерөөсө 29-тэй юм шиг харагдахгүй байгаа зү. Тэгээ одоо миний үеийг гэсэн үг. What the fuck? With that, but I will let you put socks and shoes on, but I can't let you change or anything like that because we obviously have to keep eyes on you all the times, and we're both males, so we're not going to do that. So if you want to step in there, we'll step in there with you. Is that okay? Yeah. No dogs or nothing like that? No. Nobody. Тэгээд энэ эмэгтэйгийн тэр гэр орон морон oh my god авах юм алгаа ингээ гэр дотор нь ингээд цагдаа нар дагаад явж байгаа байхгүй ингээ хувцсан авах хооронд нь баривчлагдах үед нь хувцсан авч яхад ингээ дагаад гэр дотор нь орсон байхгүй тэгсэн чинь oh my god яг нохон хороо яг нохон хороо заяа манайхаа ингээл энэ тэнэгүүрийн хүн ингээ хөглөрч гисэн хувцаас хунаар өстө те амар зам харагдчихсэн ёо би баг ингээд те
Тэгээ юу гэж ярьдаг штэ ингээд хүнийг камерны цанаас баг өмнөрлөх боломжтой байдаг гэдэгтэй ингээд камер хэдийгээр ингээд утасны цанаас ингээд бичлэг үзэж байгаа ч гэлээ ингээд хүний hygiene одоо ярин цэрийнх нь байдал нь ямар байна одоо гэр орныхын байдал нь ямар гэдэг баг харчаад ингээд тэр үнэр нь үнэртдэг дээ те яг тийм айгүй муухай балиар харагдчихсан. За тэгээд энэ нэмэгтээ 4 зүйл ангиар ингээд баривчлагдсан юм байна лээ. За ямар зүйл ангиуд байгаа вэ гэхээр 2 counts of battery resulting in moderate injury and 2 counts of consumer product tampering гэж байгаа байхгүй юу. Хоёр зүйл анги нь болохоор шүү дээ ингээд хүний биеийн санаатаагаар хүрээтэй тэр үйлдэлээс нь болоод хохирогч нь ингээд хохирсон бие мах бодороо ингээд хохироод ийм injury авсан гэдэг ийм зүйл анги байгаа юм байна лээ. Хоёр зүйл анги. За түүнээс гадна нөгөө хоёр зүйл анги нь болохоор хүний хоол ундаар оролцсон tamper хийсэн гэдэг ийм зүйл ангиуд байгаа юм байна лээ. За тэгээд нэрээ нэг юм хэлэхэд манайхаа Америкт бол хүний хоол ундаар tamper хийн. Хүний хоол ундаар оролдоно гэдэг бол айгүй том гэмт хэрэг байдаг. Энэ хэргийг бол ерөөсө зүгээр өнгөрөөдөггүй. Жижиг том гэлтгүй энэ хэрэг дээр айгүй сериусны хүлээж авдаг. Одоо жишээ нь гэдэг юм бол те одоо хамгийн жижиг нь гэдэг юм бол те өө дургуун үндэ те хоол өгөхтэйс та энэ мөн наавш гэл ингээл шүсээ иччих юм уу те тэр ингээ баригдах юм бол бас л tempering гэж байгаа гэсэн үг. За эсвэл ингээд те яг энэ эмхтэй шиг ингээд хүний хоолнд ингээ хор хийж гинэ гэсэн үг шүү дээ. Хор ингээ хүргэж гинэ гэсэн чинь бас айгүй том одоо бас ингээ баригдаж байгаа болохоор ингээ шууд ингээ том хэрэг болж байгаа юм. За эсвэл одоо жишээ өгөх юм бол одоо хоол хүргэлтийн driver чинь заримдаа ингээ хүний хоолнд хүргэж өгж байгаа хүнийхээ хоолнд ингээ дураараа хүрээд хоол молоос нь авж идсэн монгойлгочихсан байдаг шүү дээ. Тэр чинь ч гэсэндээ яг үндэ ингээд баригдах юм бол гэмт хэрэг болдог байхгүй юу. Ингээд хүний хоолтой тампер хийж гинэ гэдэг ингээ гэмт хэрэг болдог. Тэгэхээр ер нь Америкт бол энэ хэргийг бол айгүй ингэж нухацтай хүлээж авдаг. Тийм ч учраас ингээд энэ зүйл анги дээр ингэж баривчлагдсан байна. За тэгээд энэ эмэгтэй яг цагдаад баривчлагдаад очиод мэдүүлэг өгөхдөө болохоор худлаа ярьсан байна лээ. Угаасаа ойлгомжтой үнэн хэлэхгүй дээ. Юу гэж худлаа ярьсан бэ гэсэн чинь үгүй би ерөөсө pepper spray тэр хүний хоолтой ингэж тампер хийн энэ гэж тэ хүнийг хорлох гэж ингэж тийм юм цацаагүй юм а би ингээд яг хоолоо ингээд довжон дээр тавьчаад харсан чинь тэнд аалз явж исэн гинэ. Аалз ингээ явж ирсэн. Би бүр аалзнаас хөвгтлээ айдаг учраас ингээд pepper spray гаргаж ирээ тэр аалз руу цацсан юм а. Хоол руу цацаагүй гэд ингэж худлаа ярьсан байна лээ. Тэгээ угаасаа цагдаагийнхаа итгээгүй ёстой тэнийг хүнийг хурж байгаа юу чи гэж хариулсан юм шиг байлээ. Тэгээ цагдаагийнхаа юу гэж хэлсэн бэ гэхээр яг тухайн үед Индианад болохоор шүү дээ яг оройн цаг болчихсон байсан. Тэр оройн цагаар болохоор 35 Fahrenheit байсан гэж байгаа. 35 Fahrenheit гэдэг чинь ойролцоогоор 1 градус заяа Celsius-аар. За тэгэхээр 1 градусын үед бол гадаа Индианад тийм аалз явдаггүй гэж байгаа байхгүй юу? Байвал ингээд дотор мотор л ингээд одоо тэгээ дулаан мулааныг хүсэж ингээд дотор мотор байшин дотор энэ төр байхаас биш гадаа ингээд гудамжинд 1 градуст аалз явж идэггүй. Тэгэхээр худлаа ярьж байна. А тэгээ хэрвээ аалз байсан ч гэсэндээ хүн ер нь те одоо шууд зүгтаагаад явах ч юм уу те тэр аалзыг харчаад зүгтаагаад явах ч юм уу эсвэл хүмүүс нэг хөл мөлөөрөө дэвсэх тийм одоо reaction үйлдэлийг үзүүлдэг те. А гэтэл энэ эмэгтэй pepper spray гаргаж ирээд цацж байна. Хүмүүсийн одоо шууд instinct нь бол тэ ингээд аалз харангуйтаа хийхийг хүсдэг үйлдэл нь бол pepper spray цацах биш л байдаг байхгүй гэж цагдаа тийм зүйлийг хэлсэн байна лээ. Тэгээд угаасаа энд нь бол итгээгүй. За тэгээд тэр хохирсон эрэгтэй эмэгтэй хоёр болохоор ингээд бас ганц 2 өдөр ингээд биеинд нь айгүй хэцүү байж байгаа. Ялангуяа нөгөө эхнэр нь бол ингээд нэлээд ганц 2 өдөр айгүй хэцүү байж байгаад биеийн дээрцэн гэж хэлээ. Тэгээд эмлэг явсан юм байна лээ. А нөгөө нэг эрэгтэй нь болохоор бас нэлээд удаан хугацаанд ингээд тэ нэлээд олон хон ингээд айгүй хэцүү байсан гэсэн одоо ингээд уушгины одоо амьсгалын замын тэ ингээд айгүй хэцүү байсан гэсэн ингээд амьсгалахад хэцүү амьсгалахаар ингээд өвдөд байдаг ингээд хоолоо нь хорсож морсоод байдаг тэ тэгээд нэлээд олон удаа эмнэлэг рүү эмч рүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд ийм аимшигтай аюултай зүйл болжээ. За тэгээд энэ эмэгтэйг бол ингээд баривчлагдсанд нь би маш их баяртай байна. Хүмүүс ч гэсэндээ гадуур энэ эмэгтэй ингээд баривчлагдсанд нь амар баяртай байгаа. Тэгээд хүмүүс ийм эмийг аяух ярьж байгаа байхгүй fuck around and find out гэж ярьдаг. Тэр нь болохоор те ингээд болохгүй бүтгүй юм хийгээд тэгэх юм бол чи ингээд яг өөр одоо дагавраа хүртнэ хизээ нэгэн цагт гэдэг тийм одоо үг байдаг. Тэгээд яг л тийм зүйл болсон байгаа байхгүй. Тэгээд хүний хоол ундтай ингэж тоглоод ийм зүйл болсон байна. За тэгээд энэ бас айгүйх асуултууд ингээ гарч ирж байгаа хгүй. Энэ эмэгтэй яагаад ийм зүйл хийсэн бол гэдтэй. Зарим ийм янз бүрийн таамаг яваад байгаа. Ингээ ялан ч батлагдаагүй. Энэ эмэгтэйг болохоор
типийг олсон, гарынхаа мөнгийг голсон гэж нэг тим юм яриад байгаа юм байна лээ. Нэг гарын мөнгө нь $2 гэлөө $5 үлдээсэн айгүй бага байсан учраас типийг голоод ингээд цацсан гэж байгаа байхгүй. Одоо иймэрхүү DoorDash, одоо иймэрхүү хоол хүргэлтийн сервис энэ төр чинь заавал нэг хүмүүсээ гарын мөнгө өгж явах хэрэгтэй шүү дээ. Ер нь Америкт ер нь бүх юм гарын мөнгөтэйс бүх гарын мөнгөгүй зүйл гэж бол байхгүй. Тэгээд гарын мөнгө бас ингээ хүмүүс голж молно шүү дээ. Тэгээд ингээ энэ эмэгтэй гарын мөнгөө баагаана гэж голоод ингэсэн гэдэг байгаа юм. Зарим нь болохоор үгүй наад эмэгтэй чинь тэр хоол хүргэж өгж байгаа айлынх нь гадаа лон дээр нь те одоо уртлынх нь зүлгэн дээр нь юу байсан Трампийн ийм одоо тугмог Трампийн нэр мэртэй иймэрхүү те юм зүйл байсан учраас тэгээд урандаа ингээд цацсан гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээд аль нь ч бол батлагдаагүй. Гэхдээ тэр theory байж болох үз. I don't know guys. Яагаад би байж болох үз гэж бодож байгаа хэрэг энэ бол зүгээр би байж болох үз гэж бодож байгаа юм. Яагаад тэгэхээр энэ эмэгтэйгийн ер нь тэр байгаа байдал нь гаднах appearance нь ер нь kind of matches. All right. Юу гэхээр өштэй нэг би нэг бичсэн дээр ярьжсэн те too far left бүр амар liberal болчихсон те зүгээр liberal democratic биш те бүр амар дэндүү хитрхи бүр ингээ woke болчихсон ийм хүмүүс чинь харахад л ингээ тодорхой байдаг гэдэг хүмүүс бүр одоо ингээ гадуур ярьдаг болчихсон заяа яадаг вэ гэхээр дандаа үсээ амар боддог ногоон ягаан улаан цэнкэр мэнкэр те тэгээд дээрэс нь ингээд юутай байдаг дандаа бүр ингээд нүүрнийхээ энэ тэнүүр ингээд цоолчихсан ялангуяа ийм septum piercingтэй байдаг. Тэр нь болохоор хамарны piercing байдаг штэ ингээд эндээс нэг юм зөөчгдөг. Цайрах шиг юм зөөчгдөг. Тэгээд ер нь бол тэр нь ингээд жоохон хараас ингээд ойлгомжтой байдаг те нэг амар ягаан он цэнгэр үстэй эсвэл ингээд piercing энтертэй байх юм бол угаасаа ер нь 99% те woke тэ too far left байна гэд хэлчихэд бол шууд болно. Дандаа матч хийдэг. Тэгээ энэ нэмэгтэй ийм цэгэр мэгэр хөстэй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бас ингээд матч хийгээд байгаа юм гэсэн үг. Окей. Тэгээд тийм болохоор би тэгж бодоод байгаа байхгүй юу. Тэр нөгөө таамаг үнэн байж магадгүй Трампийн одоо нөгөө нэг юг харсан тугийг хараад ингээд уурн хүрсэн гэд. За ямар ч гэсэн ийм хэрэг болж өнгөрсөн байна. Тэгээд энэ нэмэгтэй ч гэсэндээ consequence хүртжээ. Дараагийн хэрэг болохоор бас л манайха DoorDash-тай холбоотой. За ёо энэ DoorDash нэр яаж гсэн газар вэ дээ ёо. Ажилчид дээрээ сайн анхаарахгүй бол би бол нэр DoorDash-ыг хэрэгэлдэггүй. Манай нөхөр битээр дандаа Uber Eats-ийг хэрэгэлдэг. Тэгээд мэдгүй. Миний бодлоор ингээ хараад хараа шүү дээ. New York дах Uber Eats driver-нууд ч юм уу DoorDash driver-нууд арай нөгөө өөр хотуудын нийхнийг бодохоор арай өөр байгаад идэм а. Арай өөр юм шиг надад ажиглагддаг. Яагаад вэ гэхээр одоо New York-ийн иймэрхүү хоол хүргэлтийн одоо Uber Eats ч юм уу DoorDash driver-ууд чинь дандаа нөгөө нэг дугуйтай явдаг заяа. Одоо ийм айгу хурдтай явдаг дугуй байдаг штэ. Зүгээр жирийн ингээд явдаг дугуй биш ингээд арталтаа нэг юм тийм механик юмтай амар хурдан явдаг тийм дугуйнууд тийм дугуйгаар явдаг. Хоёрт энэ ихэнх одоо энэ ажлыг хийж байгаа хүмүүс чинь Мексик хүмүүс эсвэл одоо Африк хүмүүс байдаг. Африк гэдэг нь болохоор яг Африкаас орж ирсэн тийм цагаач хүмүүс байдаг аахгүй цагаач нар байдаг. Тийм болохоор энэ хүмүүс чинь ерөөсөө тэгэж хүн амьтныг хорлож гэдэг юм уу энэ дэрээ ингэж юм асуудалд оролцъё гэд бодоод байдаггүй. Яг л гэр бүлэд хийжээ те энэ Америкт ирээд ингээд ажил хийгээд гэр бүлэд хийжээ гэсэн тийм майндсеттэй байдаг болохоор те тэгэж ажил төрлөөрөө тоглоод ийм аюултай сонь үйлдэлүүд бол хийгээд байдаггүй юм шиг надад ажиглагддаг байхгүй юу. Харин өөр хотуудад гэх юм бол те иймэрхүү иммигрант хүмүүсүүд ийм ажил хийн гэхээсээ илүүтэйгээр за яг хоо иммигрант хүмүүсүүд хийж л байгаа л та. Гэтэ бас зүгээр ингээд Америк хүмүүс нь ч гэсэндээ өөрснөө хийж байгаа энэхүү ажлыг түүнээс гадна өөртөөхөө машинтайгаа очиж хийдэг. Тэгэхээр арай жоохон өөр харагдаад байдгийн. Ер нь ингээд энэ асуудал иймэрхүү асуудал болсон те миний хоолыг ингэсэн байсан тэгсэн байсан гэдэг ингээд үйлчлүүлээс гарч ирж байгаа гомдлуудыг хараад хахаар ерөөсөө Нью-Йоркд болсон юм бол бараг байдаггүй дандаа л ингээд өөр хотуудад Америкийн өөр хотууд болсон юм харагдаад байдаг. За тэгээ энэ асуудал яасан бэ гэсэн чинь нэг охин ингээд TikTok дээр нэг бичлэгийг тавьсан. Бүр ингээ уйлаад тавьж байгаа аахгүй. Нэг оюутай охин юм шиг байгаа. Өөрөө college student гэж ярьж байгаа аахгүй. Тэгэд яа би өстөтэй өнөөдөр ингээд биенийх нь юм нэрсэн гинэ.
би юм ирсэн тэгээд би айгу хэцүү ингээд өвдөж мөдөлөх хүний эмгтэй хүн чинь сарын тэмдэг ирэхээр айгу хэцүү байдаг шүү дээ ингээл тэгээд ядж хаад нөгөө нэг яг finals-ийн үеэр байгаа байхгүй коллежийн яг нөгөө finals үе шалгалт шүлгийн үеэр тийм учраас ингээд шалгалт шүлэг одоо assignment энтертэй ингээд дарагдчихсан тэгээд за ястаа ингээд угаасаа хичээл намаа сайн хийж байгаа юм чинь шалгалт шүлгэндээ сайн бэлдэж байгаа юм чинь тэгээд сарын тэмдэг ирсэн байгаа юм чинь өөрийгөө нэг сайхан treat хий гэж бодоод тэгээд өөртөө айгу гоё анхаарал хандуулъя гэж бодоод өөрийнхөө дуртай seafood boil-ыг авч идэхээр шийдсэн гинэ. Seafood boil гэдэг хар хүмүүс айгүй хийх дуртай байдаг. Гэтэ би ч гэсэн seafood boil-ын дуртай л да нэг юм гялхар уутанд бүр ингээ хийгээл авчирдаг штэ бүр амар гялхар утаар дөрөнтэй ингээд айгүй гоё тийм spice-нуудтай халуунагаа могоод тийм spice-нуудад шүүслэг юмд ингээд талайн хоолнуудыг чанчсан байдаг. Тэр нь болохоор ингээл хавч, lobster, за тэгэл shrimp загаас төмөс өндөг юу гэдгийг те бүр ингээл хамаг далайн хоолнууд ингээ холчихсон. Тэгээд соус нь аюу гоё амттай болгочихсон тийм зүйл байдаг. За тэгээд seafood boil ч бас тэгж айгүй үнэтэй шүү дээ те. Тэгээд энэ нэмэгтэй за seafood boil авч идэх гэл цагсын гинэ өөрийнхөө нэг иддэг газраас Juicy Crab гэдэг ресторанаас DoorDash-аар захиалаад за түүнээс гадна дахиад өөр нэг order хийсэн гинэ. Нэг л захиалга байгаа юм л да. Гэхдээ хоёр өөр газраас DoorDash жолооч нь очиж ингэж авдаг гэсэн үг. Тэр хоолыг нь бол тэр ресторанс нь авчиж байгаа. Нөгөөх нь болохоор дэлгүүрээс очоод өөрт нь уух юм авах хэрэгтэй байсан юм байна л дээ. Нэмэгтэй хэлж байхгүй. Би бол ингээд $4 бол тэ жижигхэн ундаа ресторанаас авч яснаас зүгээр ингээд дэлгүүрээс ундаа авъя гэж бодоод ингээд ийм хоёр захиалга хийсэн гинэ. За тэгээд нөө захиалсны дараагаар ингээд жоохон байжгаад яг ресторан чинь захиалга махалгаа ингээд бэлдээд тэ хоолыг чинь бэлдсэний дараагаар ингээд DoorDash driver чинь яг жолооч нь очоод авах гэж байна гэдгийг хэлдэг шүү дээ. Одоо та жолооч чинь очоод одоо ресторанс очоод хоолыг чинь авах гэж шүү, pick up хийх гэж шүү гэдгийг ингээл аппликейшн дээр нь дандаа апдейт хийгээд яваад байдаг шүү дээ. Тэгсэн чинь ингээл notification харсан чинь энэ нэмэгтэй Kushanda хоолыг чинь одоо pick up хийх гэж байна гэж гарч ирсэн гинэ. За тэгэнгүүт энэ нэмэгтэй тэр жолоочийнхоо нэрийг энэ Kushanda гэдэг нэрийг хараад л ёй ойлгомжтой энэ нэмэгтэй бол зөвхөн шууд миний хоолыг авчрахгүй өөрөө идчих байхтаа гэж бодсон чи яг манайха яг тэр Kushanda гэдэг жолооч нь хоолыг нь авчирж өглөгүй идчихсэн байгаа юм. Тэг Kushanda гэдэг чинь хар арьстай хүний нэр. Яг л шууд сонсоход л хар нэр байгаа байхгүй юу? Хар арьстай хүний нэр байгаа байхгүй юу? Гэтэ хамгийн ээдтэй нь та нар ингэ бодож байгаа ямар балиараа наад хүн чи ямар муухай racist хар хүмүүсийг үзий ядаад гэж бодож магадгүй. Үгүй. Энэ эмэгтэй чи энэ охин чи өөрөө хар арьстай заяа. Тэг хэлж байгаа байхгүй юу? Үгүй. Энэ Kushanda бол миний хоолыг идэнэ гэдгийг бол би шууд мэдсэн гэд нэрийг нь хараад мэдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чи үнэхээр итцэн байгаа байхгүй юу? As soon as I see the name of the lady who was picking up my food, I already knew for a fact that my shit was going to get stolen. This bitch's name was Kushanda. Тэг ингээ харсан чинь тэр эмэгтэй жолооч нь тэр ресторан дээр очичихсан мөртлөө баг бүтэн цаг тэр ресторан дээр байгаа л гэсэн гэнэ ерөөс хөдлөхгүй байгаа л гэсэн гэнэ. Тэгэл ёо за энэстэй миний хоолыг идчихлээ байгаа юм байна л та гэж дотроо бодоолсон гэнэ. She picks up my food, she goes to the restaurant. I'm waiting an hour while she's at the Juicy Crab waiting for her to get my stuff. So I already know right then and there that her big ass was eating my shit. Тэгж тэгж байгаа нэг цагийн дараагаар Kushanda одоо нөгөө хоёр дахь локейшн лөө тэ дэлгүүр лөө очиж гинэ гэж гарч ирсэн гинэ. Нөгөө дэлгүүр лөө очиж ундааг нь авах гэж байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө айгу удасны дараагаар тэ хурж ирээд хоолыг нь өгсөн гинэ. Хамгийн зөвөн нэр штэ те. Тэр өөрийнх нь захиалсан ямиг нь өөрийнх нь хаалганы гадаач авчирч тавиагүй заяа. Доотлих нь апартментийнх нь доотлих нь айлын үүдэнд аваад ич тавьчаад зургийг нь аваад хоолч очсон шүү гэж ингэж тавьчаад яваад гсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нэмэгтэй ингэ доошоогоо бууж те өөр айлын одоо үүднээс ингэж хоолоо авах хэрэгтэй болсон гэсэн. За тэгээд ингэж харсан ч угаасаа хоол нь байхгүй. Нөгөө нэг seafood boil биш тэгээ ресторанс авсан хоол нь байхгүй. Ягаад гэвэл нөгөө эмэгтэй чи аллержийн идчихсэн. Уутанд байсан юм нь болохоор ундаа. Тэг хамгийн амар нь ундааг нь хүртэл хуучсан. 3 ундаа захилсан гэнэ. Нэг нь Arizona, за нөгөөх нь болохоор ginger ale, 2 литрийн савлгаатай ginger ale заяа. Тэнгүүтээ нөгөөд нь Sprite гэдэг ийм 3 төрлийн ундаа захиалсан гэнэ. Тэгээд иймэрхүү хоолч бай, эсвэл дэлгүүрээс юм авч байгаа ч бай, стандартаараа одоо requirement гэдэг шаардлагатай тэр ресторан юм эсвэл дэлгүүр нь тэр ордерыг нь ингээд юм нааж, стикер наагаад, эсвэл ингээд үдэж мүдээд явуулдаг байхгүй юу? Тэр нь болохоор тэ үйлчлэгчтэй харуулж байгаа нь болохоор
одоо манахаас гараад таны гарт очтол ингээд энэ стикер нь байх хэвээр задлаагүй байх хэвээр эсвэл үдээс нь задлаагүй байх хэвээр гэдэг байгаа байхгүй юу. А хэрвээ тэр нь ингээд задарч мадарчсан байсан бол угаасаа ойлгомжтой. Жолооч нь онгойлгоцсон байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ тийм учраас ингээд стикер энэ тавьдаг. Тэгсэн чинь энэ эмэгтэйгийн тэр ундааных нь ордер хийсэн байсан ууд нь стикер нь задарсан байгаа байхгүй. Унтааг ингээд задлаад аваад нөгөө 2 литрийн ginger ale-ийг уучсан мó яачсан ямар ч гэсэн 2 литрийн ундаа нь байхгүй байсан. Зөвхөн нөгөө Sprite Arizona 2 нь л ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ эмэгтэйдээ бүр уйлаад ингээд бичлэг хийгээл. Йоо өстө бүр ингээд сарын дэндэгмдэг ирчихсэн ийм амар хэцүү байхад тэгээд сайхан ганц хоол идчих гэсэн чинь өстө кушанда ингээд миний хоолыг ингээд идчихсэн байна гэл өстө юм тавьсан. Тэгсэн чинь нөгөө нэг интернетийнхэн чинь интернетийнхаа хийдэг юм хийж байгаа юм аа. Олсон. Энэ нэмэгтэйг олсон. Окей. Шууд Кушанда гэл хайгаал Атланта хотод болсон үйл явдал юм байлаа. Атлантагийн Кушанда гэл ингээд хайгаал Кушандагийн TikTok-ыг нь олжээ. Тэр нь болохоор Quay is back гэдэг нэртэй ийм username-тэй аккаунт байсан юм байна лээ. За тэгээд яг тэр нэмэгтэйгийн царайдсан мөн л юм шиг байлаа. Тэгэл ингээл хүмүүс өстой чи яагаад тэр охины seafood-ыг нь идчихсэн чи өстой хүний seafood-ыг идэх гэл өстой seafood boil гэл баахан комент хэсгээр нь юм хүн бичээд л заа эсвэл өстой ичиж үхэж чи өстой бла 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 гэл те өөрөө seafood аваад идэх одоо мөнгөгүй ма хаашин ичиж үхэж мөхөж гэл те өстой хүмүүс амар одоо энэ нэмэгтэйлөө дайрж ихэлсэн. Тэгсэн чи энэ нэмэгтэй айгүй зөвөн заяа. Бас нэг өөр backup account нээчихсэн заяа. Тэнгүүтээ тэр өөрийнхөө үндсэн аккаунт дээрээч тэр өөр нэг аккаунт дээрээч тэр ер нь хүмүүсийг дооглоод шоглоод байгаа мó тоон тийгээд байгаа юм нэг тийм зөвөн бичлэг тавьсан байлээ. Seafood-ний зураг бичлэг тавингуудаа seafood надад авч өгөх юм бол миний зүрх рүү очно машин те миний зүрхийг авлаа гэсэн үг энэ гэсэн юм хон бичиж мичээл за тэнгүүтээ та нар намайг яагаад үзэн ядаад байгаа юм бэ хүмүүс та нар яагаад над руу дайраад байгаа юм бэ энэ гэсэн те айгуу тийм хүмүүсийг ингэж дургууг хөргсөн тиймэрхүү постнуудыг айгуу хийж ил ерөөсөө тийм өөрийнхөө хийсэн үйлдэлээс болоод ичж байгаа ч юм уу яана хүмүүс намайг ийм ичвэртэй үйлдэл хийснийг барьчлаа штэ ямар ичмэр юм бэ бандмаар юм бэ гэсэн тийм аягтайгаар огтгонч юм хийхгүй байгаа хгүй тийм аягтай юмнууд хийхгүй айгуу тийм өстой яагийн хогч штэ та нар яг нам үзээд байгаа яагаад ийсэн би юу броисэн гэсэн аягтай тиймэрхүү бичлэгүүд хийгээд хүмүүсийн улам дургууг нь хөргөж байгаа тэгээ одоо өөрийнхөө комментуудыг хаачихсан байна лээ коммент биш болохооргүй болгочихсан байна лээ за тэгээд энэ охин хөрх амтаа ингээд хоолоо дэрэмдүүлсэн энэ охин дахиад нэг апдейт бичлэг хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор DoorDash ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг хэлсэн. Эхлээд энэ охин энэ бичлэгээ пост хийхээсээ ч өмнө ингээ хоол налга болчихсон учраас DoorDash-тай холбогдсон гинэ ингээ миний хоол ирсэнгүй гэд ер нь бол тэгдэг байхгүй Uber Eats рэ DoorDash рэ Grubhub рэ тэг ингээ тэр хоол чи ирээгүй ч юм эсвэл хоолны чинь зарим нэг нь буруу юм ирсэн ч байдаг юм уу эсвэл зарим item-нууд нь miss хийгээд тэг байхгүй байгаа юм тохиолдол ч юм уу те ямар ч тохиолдолд ингээд гомдол гараад те миний тим юм байхгүй байсан ч гэдэг юм уу эсвэл миний хоол ирээгүй ч гэдэг юм уу эсвэл миний хоол айгүй удаж ирсэн ч гэдэг юм уу те тиймэрхүү юмнуудыг ингэж тавиад refund нэтер авч болдог байхгүй юу уулна тэгээ ер нь Uber Eats бол амар сайн байдаг манайха. Uber Eats бол customer service амар сайтай. Бараг нэг миний нэг соус ирсэнгүй гэхэд яг тэр соусны чинь мөнгө ч юм уу те нэг зарим хэсэг мөнгийг нэг буцаагаад шууд оруулцдаг. Uber Eats-ийн customer service аягүй сайн. Би бол DoorDash-ийнхаа бол нэг сайн мэдгүй байна. Хэрэгэлдэггүй учраас. За тэгсэн чинь DoorDash-тай ингээ холбогдоод миний ингээ хоол ирсэнгүй тийм ундааг авчихсан байна гэд хэлсэн чинь айгу тэнийг юм хэлсэн мэлээ customer service нөө яна уучлаарай гэтээ та ингээд compensation limit нь ингээ хүрчихсэн байна таны аккаунт гэсэн гинэ. Таны аккаунт чинь ингээд юу юм тэр одоо юу юм дээ ингээд гомдол гаргаад те өмнөх ордерууд дээр нь гомдол гараад миний тим юм дуцсан байна ч гэдэг юм ийм юм тэгсэн байна ч гэдэг юм уу те тэгээ тэр тоолонд нь ингээд одоо DoorDash мөнгийг нь олголтыг нь буцааж өгсөөр агаад тэр нь хязгаартай байдаг юм уу хайшин хэрэглэгч болгонд өөрөөсөө аккаунт дээр нэг хязгаар байдаг юм уу хайшин тэр хязгаар одоо хүрчихсэн байна. Тэгэхээр одоо compensate хийж чадахгүй гэсэн байна. Айгу амар тэнийг угаад юу гэсэн үг юм. Тэгээ шууд хүний мөнгө өгөхгүй гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ эмэгтэй бүр яхаа аргаа бараад ингээд ийм бичлэгийг хийсэн байна лээ. За тэгсэн чинь DoorDash-ийн энэ эмэгтэйг энэ бичлэгийг нь олж хараад дахид эргэж холбогдоод уучлалт гуугаад тэгээ үнэхээр уучлаарай бла бла гэдэг юм яриад энэ эмэгтэйд 2 ширхэг $75 ийм нийтдээ те $150 ийм gift card өгсөн юм лээ. Яг тэр DoorDash аккаунт дээр нь хэрэглэх gift card өгөөд түүнээс гадна $50 өгөөд аккаунт руу нь хийгээд түүнээс гадна дахин
дахиад давхар тэр угаасаа захиалсан хоолных нь бүх юмных нь мөнгийг refund хийгээд буцаан олголт хийсэн гэсэн. Тэгээ энэ эмэгтэй буцаан олголтоо аваад $50 аваад дээрээс нь $150-ын gift card бэлгийн карт энэ төр аваад гарч өгсөн байл нөгөөдөг чинь заяа. Тэгээ ямар ч зэн эмэгтэй тийм юмыг ярьсан. Тэр seafood boil нь болохоор $30 байсан юм байна лээ. Тэгээд ундаанууд нь болохоор $12 болсон. Тэгээд энэ DoorDash, Uber интерчэн амар их tax гэж аав, тэрнээс гадна service fee гэж аав, delivery fee гэж аав, айгүй амар үнэтэй болчихдөг юм аа. Бараг тэр финүүд нь нийлээд авсан хоолноос ч үнэтэй болчихдог зав айгүй амар. Дээрээс нь энэ эмэгтэй бүр ингээд нөгөө Quishanda-д чинь тип өгсөн гэж байгаа гарын мөнгө. Би тэрийг айгу тэнийг гэж боддог. Энэ Uber Eats, DoorDash энэ дээр хоолоо аваагүй байж ингээд гарынхаа мөнгийг оруулах хэрэгтэй байдаг. Айгу тэнийг байгаа зү. Юу гэсэн үг юм бэ те? Хүн чинь үйлчлэгээ авч иж сэтгэл хангалуун байна уу үгүй тэрийг харж иж уулна гарынхаа мөнгийг оруулах хэрэгтэй байдаг үстэй те. Тэгсэн чинь айл үшийн нөгөө нэг ийм болно гэж бодоагүй гарын мөнгө бүр өгчихсэн байсан гэсэн нөгөө нэг Quishanda-д чинь заяа. За тэгээ ийм зүйл болж өнгөрчээ манайхаа. За дараагийн ичгүүртэй үйл явдлын тухай ярьцгаая. Тэр нь болохоор Target гэдэг дэлгүүрт болсон үйл явдал байгаа. За бас нэгэн бичлэг TikTok дээр алдартай viral болсон. Юу гэсэн чинь энэ бичлэгийг хийж байгаа эмэгтэй өөрийгөө илчлээд өчсөн гэсэн үг. Окей. Гэхдээ өөрөө тэр бичлэгээ ингээд тавихтаа болохоор хүмүүс өөрийнх нь таалд орно. Хүмүүс өөрийгөө чистэ мундаг юм ийсэн мэн гэж бодно гэж бодсон юм шиг гоо. Тийм учраас ингээд бичлэгээ тавьсан байхгүй. Тэгтэл яа ингээд backfire хийгээд өөрийнх нь эсрэг ингээд хүмүүс дайрч эхэлсэн байна лээ. Энэ эмэгтэй яасан бэ гэхээр ингээд Target гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. Америкт байдаг сүлжээ дэлгүүр байдаг. Тэр сүлжээ дэлгүүртээр ингээд үйлчлүүлж исэн байл та. Тэгснээ ингээд Target-д ажиллаж исэн нэг хөгшин эмэгтэй эмээ байгаа байхгүй юу? Тэр эмээ дээр ингэж явж чунгаатай тэр эмээг ингэ бичээд байгаа байхгүй юу? Уцаараа. Бичингүүтээ ингээд юм хэлээл те. Яа тийм цам цамсж байгаа юм? Энд тэргээд уурлаад байгаа байхгүй юу? Why are you wearing that? Гэл заяа. Тэгээ нөгөө эмээ чинь болохоор юу өмсөн байгаа вэ гэхээр улаан цамц ийм tan өмд. Ер нь наадах чинь Target ажилчдын uniform нь бол тийм өнгөтэй байдаг. Улаан өнгийн цамц, доогуура tan өнгийн өмд өмсөх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр эмэгтэй яг л тийм л хавцамсан байгаа байхгүй. Тэгсэн чинь why are you wearing that? Why are you wearing that shirt гэлтэй байхгүй. Чи яагаад над хувцамсаа яагаад над цамцаа өмсөд байгаа юм гэл тэгсэн чинь I can wear that гэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ ажлынхан газар яагаад ийм өмсөд байгаа юм гэл тэгсэн байхгүй. Тэгсэн чинь we have to wear red shirt гэл тэгсэн байхгүй. Манай ажилчдтай ингээ улаан хувцас өмсөхтэй байд юм а цамц гэдгсэн чинь but it's not a plain shirt гэлэж аахгүй. Гэтэ надад өмсөн байгаа цамц чинь зүгээр ямар ч бичиг мэж байхгүй юм зүгээр улаан цамц биш шүү дээ гэсэн чинь нөгөө эмэгтэй хэлж аахгүй. Бид нэрттэй заавал юм цулгаа ямар ч бичиг мэжгүй улаан цамц өмсөхтэй энэ төр гэсэн тийм дүрэн байдаггүй. Ямар ч хамаагүй улаан цамцлын өмсөл болдгоо гэдгсэн мэн л да. Тэгсэн чинь you can wear that. That's a Charlie Kirk shirt гэлэж аахгүй. Надад чинь Charlie Kirk-ийн цамц шүү дээ гэлтгсэн аахгүй. Тэгсэн чинь тийм би мэдчихэж байгаа тий Charlie Kirk гэдгийн цамц гэдгийг би мэдчихэж байгаа гэсэн чинь чистэ ичдэггүй юм яг л ийм цамц ажил дээр өмсдөг юм чи одоо racist юм уу энэ гэж аахгүй чи одоо ингээд айрсангүй үзээ ялгарладаг одоо үзэл бодолтой юм уу гэсэн чинь тэр эмэгтэй эмээ болохоор тий үгүй би racist биш гэл гэсэн чинь чи гэхдээ racist хүнийг дэмжиж ийм цамц өмсөж байгаа үстэй гэл гэсэн аахгүй гэсэн чинь Charlie Kirk racist биш штэ гэлтсэн чи yes he is гэл нөгөө эмэгтэй чи ойрлол заа тийштэй racist штэ гэж ойрлж марлаа. Тэгвэл are you stupid? Are you dumb? Гэл тэр эмээр бүр аюу амар заяа. Why? They let you wear that shirt here? Yes. Why? Why are you taking my picture? Why are you wearing that shirt? You're working. It's not a red shirt. I can wear any red shirt. It's not a plain shirt. It doesn't have to be It's a Charlie Kirk shirt. Yes. Oh, yes, I know. Are you fucking stupid? No. Why the fuck would you wear that? You're at work at Target. That's not a Target shirt. It's not a plain red shirt. You support a racist. It's not racist. You support a racist. He's not a racist. Yes, he is. No, he's not. Yes, he fucking is. I'm sorry, but I'm not going to stand here and argue with you. You're not. You should go get your manager. You should not be allowed to wear that at work. Unacceptable. Unfucking acceptable. That's your opinion. No, the opinion is he's a fucking racist and you support him. That's your opinion, ma'am. And you should not be allowed to wear that. This is going to be taken above your fucking head. That's insane. Insane. Have a nice day. Insane. Piece of shit. Тэр эмэгтэйгийн хоолойг сонсоход бол бичлэг хийгээд байгаа эмэгтэйгийн хоолойг сонсоход бол залуухан хүн юм шиг байгаа байхгүй юу?
ерөөсө тэр эмээтэй нас ойролцоо ерөөсө хүн биш байгаа байхгүй хамаагүй залуу хүн байгаа. Тэгсэн чинь л ингээл чи тэнийг юм уу? Чи мангар юм уу гэл ингээд тэр эмээ рүү бүр ингээд үг мөг хэлээ заа. Нөгөө эмээ ч юм бол ерөөсөө энэ эмэгтэй рүү дайрж янз бүр юм хэлэхгүй байхгүй. Зүгээр л ингээл те би хүсээ маа өмсч болно. Би ерөөсөө тийм дүрм мөрөм зөрчөөгүй. Хүсээ маа өмсч болно. Charlie Kirk бол тэ racist биш. Би өөрийнхөө үзэл бодол, таны үзэл бодлоос ингээд өөр байж болно. За зүгээр have a good day гэж яадаг ч байхгүй юу. Та ингээд за баяртай гэл зүгээр нөгөө эмэгтэйгээс ингээд салаа яваад өгч байхгүй. Тэгсэн чинь араас нь ингээд явуулснаа dumb shit энэ төр гэл нэг хараал мараал хэлж мэлээдсэн байхгүй энэ эмэгтэй. Тэгээд тэр бичлэгээ ингээд тавьсан байхгүй. Тэгээд тэрийг өөрөө болохоор те Оста гой би өстө мундаг юм хийжлэх хүмүүс надтай ингэж те өстө миний талаар өстө чи өстө мундаг юм байсан байх шүү энэ гэж хэлнэ гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгсэн чинь үгүй ээ. Хүмүүс энэ бичлэгийг харчаад өстө шоконд ороод те энэ нэмэгтэр амар дайрч эхэлсэн. Ичээж ингээ elderly woman те ийм одоо хөгшин настай хүн лөө ингэж дайрдаг те. Хөгшин настай хүн өөрийнхөө ажлыг хийгээд minding their own business те ингээ өөрийнхөө хийх юмаа хийгээд ингээд хүн садаа болохгүй явж хахад ингээ очиод ажлынхаа газар ингээ хүнийг harass хийгээд те dumb stupid интернет дуудаад тэгээ тэрийг бүр интернет дээр тавиад өстө ичдэггүй амт ингээд бөө юм болсон. За тэгээд хүмүүс энэ эмэгтэйгийн хинбэ гэдгийг нь хайж олсон. Угаасаа интернет чинь дандаа хайж олдог. За тэгээд тэр эмэгтэйгийн нэр нь болохоор Michelle Pons гэдэг эмэгтэй юм байна. За тэгээд тэр эмэгтэй бүр совилогч мэрэгчлээ юм байна. Эмнэлэгт ажилладаг совилогч. За тэгээд аккаунт social media аккаунтуудыг нь хайж олоод хүмүүс дайрч давчлаад те тэгээд энэ эмэгтэй бүр ингээд social media аккаунт эндрүүдээ бүр ингээд private болгосон гэсэн. За тэгээд одоо ажлынхаа газрыг нь олж мэдээд эмнэлгийг нь олж мэдээд хүмүүс бүр ингээд бөөнөрөө те гомдол хүргээд тэгээд энэ эмэгтэй ажлаасаа халагдсан гэж хэлээ. За тэгээд энэ хөгшин эмээгийн хувьд болохоор хүмүүс одоо тэгээ ийм настай байж ээж ингээд ажил хийгээ байж гин тэгж яагаад ядж байгаад те хүн ийм хачин эмэгтэй хурж ирээд өөрийг ингээ harass хийгээд хүмүүсээ ингээд GoFundMe хий энэ тэргээд айгүй хүмүүс ингэж уриалсан. Тэгээд GoFundMe ийм аккаунт нээгдээд хүмүүс айгүй их мөнгө donate хийсэн гэж хэлээ энэ эмэгтэйд зориулаад айгүй их мөнгө хандуулсан юм байна лээ. Түүнээс гадна манайхаа одоо хэвлэл мэдээллийнхаа энэ эмэгтэйгээс энэ эмээгээс очиж ярьслага аваад юу болсон яасан хийсэн тухай ингээд ярьслага авсан гэсэн энэ эмэгтэй ер нь айгүй сайхан сэтгэлтэй юм байгаа байхгүй юу гэж ярьж байгаа гэхээр те сурагч нь хэлж байгаа байхгүй. Тэгээд хүмүүс бол тэр эмэгтэй хин бэ гэдгийг бол олж мэдсэн. Тэгээ ажлаас нь халуулъя гэж юм гадуур ярьж байгаа гэдгсэн чинь гэхдээ та болохоор тийм одоо тэр эмэгтэйд янз бүрийн тийм ажлаас нь халуулах ч юм уу те янз бүрийн тийм муу юм болоосаа гэж хүсэхгүй байгаа гэж хэлж байсан. Яагаад вэ гэж асууж байгаа байхгүй сурвалжч чинь гэсэн чинь энэ эмэгтэй хэлж байгаа нь болохоор two wrongs don't make a right гэж хэлж байгаа байхгүй. Хоёр буруу зүйл одоо нийллээгээд сайн зүйл болохгүй. Тэгээ нэг муу юм зүйл болсон бол тэгээ тэрийг орхих хэрэгтэй. Тэрний эсрэг хариу авах гэж дахиж нэг муу юм хийгээд авах хэрэггүй. Тийм учраас би ерөөсөө энэ эмэгтэйд ямар нэгэн муу зүйлийг хүсэхгүй байна. Ажлаасаа халагдаач ч юм уу те. Тийм зүйлийг хүсэхгүй байна. I guess some sort of karma, but you've been on record. You don't want anything bad to happen to her. Why is that? Two rights don't make a wrong. Two wrongs don't make a right. I mean, I've always told my girls as they were growing up and stuff, you know, me wanting her to lose her job or go to jail or anything, that's, you know, that's not right. It's not to my point of view. Гэдэг тийм мемийг ярьж исэн. За тэгээд хүмүүс ярьж байгаа байхгүй те энэ эмээгийн сэтгэл зүй ухаан ямар байна? Тэр эмэгтэйгийн сэтгэл зүй ухаан ямар байна? Тэс ялгаатай юм аа гэж ярьж байгаа. За тэгээд түүнээс гадна Turning Point USA гэдэг Charlie Kirk-ийн found хийжсэн organization байдаг шүү дээ, non-profit organization. Тэр organization-аас энэ нэмээтэй холбогдоод Turning Point-ийн одоо нэг том илтгэл дээр нь тийм ивент дээр нь энэ нэмийг урьсан байна лээ. Ураад ингээд яриа өгүүлээд одоо тийм одоо энэ нэмээд юу нэг айгу хүндэтгэлтэй хандсан юм байна лээ. Тэгээд ийм зүйл болж өнгөрсөн байна. Тэгээ хүмүүс бол те тэр эмэгтэйгийн хувьд ч гэсэн те дахиад л нөгөө үг хэлж байгаа байхгүй те fuck around and find out гэдэг те хүнд муу юм хийх юм бол тэр чинь эргээд ингээд карма болоод хэзээ нэгэн цагт гарч ирдгээ те. Тэгээд өөрийнхөө хүртэх ёстойгоо хүртжээ. Дахиад л те ийм хэцүү economy-нд ийм хэцүү эдийн засагтай байгаа энэ үед те ингээд ажлаасаа халагдлаа хохино гэж ярьж байгаа. Ядж байгаа нөө шинэ жил болох гэж байгаа те. Шинэ жилийн үеэр ажлаасаа халагдана гэж та нар бодоод үзтээ. Би та нарт хэлжсэн те шинэ жилийн үеэр бол та хүмүүсийн хувьд амар ингээд мөнгө зарлагддаг те
үе яг манай цагаан сараар ямар байдаг вэ лээ. Тэгээд ийм үеэр ингээд те ажлаасаа халагдана гэдэг бол үнэхээр сайн зүйл биш. Гэхдээ хүмүүс бас нэг юм ярьж байгаа болох энэ хүнийг ингэж ажлаас нь хаалсан сайн юм болсон байна. Ямар амар юм бэ? Хүнийг өөрийнх нь political belief те өөрийнх нь улс төрийнх нь үзэл бодлоос өөр улс төрийн үзэл бодолтой өөр намыг дэмждэг байлаа гэд ийм арчааг үйл явдал хийж байдаг те. Тэгэхээр бодоод үзтээ хэрвээ энэ эмэгтэй чинь совилогч гэж байгаа юм. Тэгсэн чинь өөрөөр нь совилуулж байгаа те эмнэлэгт нь хөвтөж байгаа өвчтөнгүүд нь хэрвээ өөр одоо те намыг дэмждэг гэдгийг олж мэдэх юм бол энэ эмэгтэй яах байсан болоо. Тэ им нөхгүй байх ч юм уу, тариа мэрэг нь хийхгүй байх ч юм уу, те муухай хандаг ч юм уу, те жоохон чангаар мараар яах ч юм уу, те янз бүрийн юм хийх байсан баг. Тэгэхээр энэ эмэгтэйг бол ингээд эмнэлгийн байгууллага дээр байлгаад хэрэггүй гэж хүмүүс айгүйх ярьж илээ. За манайха дараагийнхаа үйл явдал руугаа орцгоё. Дараагийн үйл явдал болохоор Instacart гэдэг бас нэгэн delivery app-ны тухай байгаа заяа. За Instacart гэдэг нь болохоор манайхаа таны өмнөөс очиод хүмүүс шопинг хийдэг гэсэн үг. Instacart application лугаа зөвөр явж ороод л те ингээд энэ дэлгүүрийг сонголоо гэд нэг Walmart шиг юм дэлгүүрээ сонголоо гэд те тэгээд ямар хүнсний бүтээгдэхүүн авмаар байгаа бүгдийг ингээд картанда хийгээд тэгээд таны өмнөөс очиод тэр Instacart-ийн нэг ажилчаа очиод хамаг юмнуудыг чинь ингээд хүссэн юмнуудыг чинь листний чинь дагуу аваад тэгээд таны гэрт хүргэж өгдөг гэсэн үг. Окей тэгэхээр гэрээсээ ер нь ингээд сайхан шопинг хийж байгаа юм аа гэсэн үг юм заяа. За тэгсэн чинь нэг эмэгтэй TikTok дээр дахиад TikTok дээр ингээд тавьсан байгаа юм заяа. Яасан бэ гэсэн чинь өөр машиндаа явж байгаа байхгүй тэнгуүтэй ёо би сая Instacart ингээд ордер хийсэн чинь энэ Instacart shopper тэ өөрийнх нь одоо өмнөөс шопинг хийж байгаа хүн байгаа шүү дээ тэр ажилчин ястаа бүр ингээд эрэгтэй хүн байгаа байхгүй тэ бүр ингээд амар муу шопинг хийдэг. Тэгээ Instacart тэгдэл юм л да ингээд тэр тухайн таны өмнөөс шопинг хийж байгаа хүн чинь дэлгүүрт очиод ингээд шопинг хийгээд одоо айрмнуудыг хүссэн айрмыг чи аваад сагсандаа хийх тоолонд л одоо ингээд тэр аппликейшн дээр дарддаг юм байна л да. За би тэр одоо авъя гэсэн айрмыг чи авчихсан шүү. Одоо энэ болчихлоо. Одоо дараагийнхаа юу руу явж энэ төр гэж чек хийгээ яваад гэдэг юм байна. Хэрвээ тэр айрм нь байхгүй бол те. За энэ айрм нь байхгүй шүү. Энэ айрмныхаа оронд юу авах вэ? Өөр юм орлуулж авах уу? Өөр брендийн юмыг орлуулж авах уу? Эсвэл зүгээр мөнгөө буцааж авах уу энэ төр гэд те. Тэгээд явдгийн юм байна. Чек хийгээд тэгсэн чинь энэ нэмэгтэй хэлж байгаа хгүй. Ингээд аппликейшн хараадсан чинь энэ эрэгтэй shopper таарчихж гэжээ. Эрэгтэй ажилтан таарчихсан. Тэгээ эрэгтэй ажилчид бол өстө амар муу байдаг гэж ярьж байгаа хгүй. Иймэрхүү хоол хүнсний юмыг ингээд shop хийхдээ. Тэгсэн чинь хараад исэн чинь 69 ингээд айрм үлдчихсэн байгаа гинэ. Тэр листнээс нь still 69 айрмнуудыг нь авч амжаагүй байгаа. Тийм байж энэ эрэгтэй аль үжээ одоо frozen айрмнууд шүү дээ те хөлдөөгч нь байх хэвээр одоо хоол хүнс айрмнуудыг нь аваад аль үшээ сагсандаа хийчихсэн байгаа гинэ. Тэгэж гарч ирж байгаа хгүй чек хийчихсэн. Тэр нь болохоор зайрмэг одоо хөлдөөсөн пицца ч юм уу хөлдөөс одоо юмд хөргөгчөнд хөлдөөгчөнд байх хэвээр зүйлүүдийг аль үжээ аваад сагсандаа хийчихсэн гэсэн мөртлөө шопинг хийж дуус хаач байсан болоогүй 69 айрам авах тутаа байгаа гэж аахгүй. Тэгэд бас энэ нэмэгтэй French toast sticks-нуудыг авсан гинэ. French toast гэдэг нэг тийм талхайдаг штэ чихэрлэг талхтай юм соусан дөрчсөн чихэрлэг талах. Тэгээ тэрнийг ингээд стик болгоод ийм савшиг болгоод ийм нэг юм стикнүүд байдаг. Тэгсэн чи тэрийг захиалсан чинь French toast sticks дуусчихсан байна дэлгүүрт. Тэрний оронд энийг авлаа гингүүтээ шал өөр юм юу вэ гэсэн чи mozzarella sticks. Шал хоёр өөр юм манайхаа. Бодоод үзтээ mozzarella sticks чинь шарчсан breaded одоо cheese байгаа штэ тий бяслаг. French toast sticks чинь болохоор юм чихэрлэг юм талах. Ямарч хоорондоо авцалгаагүй юмнууд байгаа зү. Одоо би жишээ нь те тараг авъя гэж загсан чинь надад хаад ирж байгаатай адилхан гэсэн үг. Тэгээд энэ эмэгтэй бүр ингээ те шоконд ороод те хэлж байгаа байхгүй юу? Ядаж тэр миний хүссэн брендийн French toast sticks байхгүй бол өөр брендийнхыг авч болох байсан. Тэгтэл сонгож байгаа юм нь mozzarella sticks. За тэгснэ бас ингэж аахгүй turkey ground turkey авъя гэсэн гинэ. Татчихсан turkey-ний цацаг тэруулын мах. Гэсэн чинь тэр байхгүй байна ground turkey байхгүй байна. Оронд нь ийм chicken tenders авлаа гэсэн гэж байгаа байхгүй. Оронд нь болохоор дахианы татсан махч биш. Дахианы ийм том томороо ингэчихсэн нэг ийм мах гэдэг шүү дээ, тийм мах. Ийм ямар ч хоорондоо холбогдлого юмнуудыг ингээд replace хийгээд авчихсан. Тэгээ энэ нэмэгтэй бүр ингээд дургуун хүрээд яасан бэ гэсэн чинь өөрөөх нь shopper нь тэр эрэгтэй ажилт нь одоо шопинг хийгээд дэлгүүрт явж хахад нь энэ эмэгтэй өөрөө яваад очичихсан. Нөгөө ажилтан дээр чинь нөгөө дэлгүүр дээр нь яваад очичихсан.
Тэг бүр хайж олоод тэр дэлгүүр дотор ингээд хайж олоод яг тэр шопрыг заяа. Тэнгүүтээ шууд ингээд конфронт хийж байгаа байхгүй. Хөөе би энэ юмыг захиалсан хүмүүс те яаж шопинг хийгээд байгаа юм бэ? Харалтаа гэд ингээд сахнаас нь гаргаж ирж байгаа байхгүй. Нөгөө зармиг мармиг ингээд хайлчихсан манайхаа. Бүр ингээд хайлчихсан. You really have melted ice cream. Like, feel it. Feel ice cream. Feel it. Just feel it. Feel it. It's melted. But you still have 69 items left to shop. That's what I'm saying. Instacart got to do better. You got all my frozen items in this cart. I don't understand. Why? Why do you have all my frozen items in this cart and you still got so much to shop? This makes no sense. Look at this. Y'all just don't give a fuck about people's stuff. 69 item авах дутуу ээжиж аль үжэнэ ингээд те энэ хөлдөөцөн заримгийг аваад цагсандаа хийчихсэн наад чи хайлчихсан байж тээ гэд. Тэгээ уул нь ийм бүр дүрмтэй гэдэг ингэнэ энэ Instacart энэ дэр одоо ийм шопинг гэж байгаа хүмүүс ажилчдаа ийм дүрм одоо зааварчилгаа өгдөг ингэнэ. Хүмүүсийн одоо шопингийг хийхдээ хөлдөөсөн itemнуудыг бол хамгийн сүүлд нь цагсандаа хийгээрээ. Уул нь тэр чинь common sense үстэй хүн хар ухаанаар бодсон яаж бодсон хөлдөөсөн юм ихлэд аваад хийчихэр хайлчих нэдтэй тий. Тэгэд хамгийн сүүлд нь аваараа гэж болон загтдаг юм. Тэгж яхад ингээд өсөө тэр дүрм мөрмөө зөрчөөд ингэсэн байгаа байхгүй. Тэгэд хилээд тий алиа очиод харыг альтгсан чинь нүүд ground turkey morkin байсан гэж байгаа байхгүй. Татчихсан гараар татчихсан turkey энэ байсан энэ хүн худлаа арай шал өөр мөр юмнууд авчихсан. Тэг бүр ингээ энэ нэмэгтэй амар frustrated болчихсон. Тэгэл араас нь дагаж аваад хэлээд байгаа байхгүй. Миний юмнуудыг одоо зөв юмнуудыг ав. Зөв ингээ shopping хий. Тэгээ одоо ингээд шинээр очиод ice cream энэ ав. Эсвэл ордероо ингээ цуцлаа гэдгсэн мэл да. Энэ нэмэгтэй тийм шаардлага тавьсан. Тэгсэн чинь тэр эрэгтэй нь болохоор үгүй. Oh, this is my job. Бараг миний ажлаа юу яаж ажиллаа хийх битгий заагаад гэсэн ухааны юм хэлсэн гинэ эхэндээ. Эхлээд уцаа бичлэгээ эхлэхээс өмнө тэгж хэлсэн гинэ. Тэгснээ бүр сүлдээ oh I don't speak English. Тэ би ингээд англи мэдгүй энэ худлаа жүжиглээд унсан гинэ. За тэгвэл энэ эрэгтэй болохоор би энэ ордерыг cancel хийхгүй. Чи cancel хийгээд энэ эмэгтэй тэгээдсэн гинэ. Тэгэж ёстой болохгүй. Хэрвээ энэ үйлчлүүлэгч нь cancel хийх юм бол үйлчлүүлэгчт нь муу гэсэн үг. Одоо penalty fee төлнө гэсэн үг. Төлбөр төлнө. Ингээ орой туулж юм ордероо цуцаллаа гэд. Нөгөө талаас нь нөгөө нэг ажилт нь cancel хийх юм бол бас тэр ажилт нь жоохон тийм одоо repercussion байдаг юм байна лээ. Бас ингээд point нь хасагдах ч юм уу те. Эсвэл бас мөнгө төгрөг хасагддаг юм байна лээ. Тэр ажилтныхын хувьд цалин мэлгаас нь хасагддаг ч юм уу те. Гэхдээ энэ хүмүүс чинь Uber-ч бай, одоо такси дуудлагч бай те. Иймэрхүү одоо хоол хөргөлт мөрөлтийн ажил дээр хүмүүс одоо үйлчлүүлэгчд хэрэг та нарын өөрсдөө чинь л буруу биш бол cancel хийгээд хэрэггүй. Ягаад бол тэр хүмүүс заавал үйлчлүүлэгчтэй cancel хийлгүүлэх гэдэг байхгүй айгуу зэн. Би энийг бол сайн мэднэ. Би нэг 5-6 сарын өмнө юмудаа ингээд Uber дуудахгүй юу. Тэгсэн чинь би яг ингээд газараа өөрийнхөө ахуулах газараа тэ pick up location тавьчаад байхад бүр хаа байсан те миний байгаа pick up location-аас 4-5 минутын зайтай байж над руу залхангуудаа би ирчихлээ гэж аахгүй. Тэгэхээр үгүй энэ application дээр та надаас бол те нэлээ хол харагдаж байна. 4-5 минутын зайтай харагдаж байна. Би яг энэ тавьсан газартаа л байна гэсэн чинь ямар сони ингэнгүүтээ намайг cancel хийгээд байгаа байхгүй ride захиалсан ride ингээд намайг cancel хийгээд. Тэгэхээр би юу гэж cancel хийж идэн те. Cancel хийх юм бол би ингээд мөнгө төлөх болно шүү дээ те. Тэр үгүй гэсэн чинь тэр эмэгтэй үгүй би лав cancel хийхгүй гэдэг ингээд гүрийгээд уцаа тасалж байгаа заяа. Тэгснэ ирэхгүй над руу ирэхгүй байгаа юм. Тэгэхээр би айгүй шүү дээ бүр ингээд дургу ураад би лав cancel хийхгүйгээд бүхэл бүтэн бит хоёр би энэ эмэгтэй cancel хийхийг хүлээгээд шүү дээ. Бит хоёр бараг ингээд 7-8 цаг заяа. Бүр ингээд амар олон цаг би тэр юугаа cancel хийгээгүй тэр эмэгтэй cancel хийгээгүй тэгэл байгаа л байгаа байхгүй аппликейшн онгорхоо байгаа л байгаа юм. Окей. Тэгээд би угаасаа хамаг нөгөө нэг proof энэ аваад те залгасан дугаар муугаар мессеж энэ те ингээд аппликейшн бүх юмыг скриншот хийгээж одоо нотлохоо болгож аваад тэгээд байгаа л сан. Байж агаад тэр эмэгтэй эцэст бууж өгөөд нэг шөнө 12 болж яхад cancel хийсэн өөрийнхөө талаас. За тэгээд тэрийг бас би Uber-т мэдээллээд тэг гомдлоод ингээд надад бас нэг тийм юм өгч исэн. Нэг gift card ч илүү нэг тиймэрхүү юм өгч исэн. За ямар ч гэсэн тэгэхээр манайхаа дээр цаашдаа ингээд хэлэхэд хэрвээ үйлчлүүлэгчийн та нарын өөрсдийн л буруу биш бол ерөөсөө нөгөө хүн чинь тэг cancel хийгээд байвал өөрсдийнхөө зүгээс битгий cancel хийж агаараа. Тэгээ энэ эрэхтэй бүр ингээд үчи cancel хийгээд ингээд гүрийгэсэн гэж аахгүй. Тэгээ энэ нэмэгтэй айгүй энэстэй за ерөөсөө би боллоо. Ерөөсөө ингээд cancel одоо миний юмдаг авахаа болтой. Зүгээр өөрийнхөө зүгээс cancel хий. Тэгээ энэ сагстай юмдаа бүгдийг буцааж тавиараа гэд.
Тэгэд нөгөө эрэгтэй чи үгүй гэд ингээд юмэг чи хөргөж өгнө гэд дахиад ингээд шопинг хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй дэлгүүрээр дагаж яваад тэр авсан сагснаас нь юмнуудыг нь авч буцаж тавиад заяа 50 дээр тавиад би л авъя чи авахгүй шүү. Манай гэрт хүргээд ирэх юм бол би л авахгүй шүү. Өөрөө cancel хийгээрэй гэд. Тэгж жагаад буу юм басны дараагаар нөгөө эрэгтэй тэр сагсаа дэлгүүртээ үлдээгээд гараа яваад гисэн юм байна лээ. Тэгсэн мөртлөө бас cancel хийхгүйсэн гэж аахгүй юу. Тэгэд буу юм басны дараагаар энэ эмэгтэй гэртээ хурж ирээд 20 минут одоо нөгөө нэг Instacart-ийн customer service-д ярьсны эцэст ашгүй тэгээд буцаан олголтоо аваад тэгээд $560 тийм одоо том ордер байсан юм байна лээ манайхаа. Тийм их юм авч исэн байгаа байхгүй $560. Тэгээд тэр мөнгөө ашгүй буцааж аваад тэгээд шинэ одоо ордер хийсэн чи ашгүй эмхтэй шопер таарад тэгээд авчирч өгсөн юмнууд нь айгүй гоё те яг л тэг энэ хэлээд авахгүй эрэгтэй шопер таарахаар бүр дандаа ингээд заримдаа ингээд шал буруу юм аваад ирдэг те айскул ингээд хоол мол нь ямбичин шамбицэн ч юм уу те айгүй муухай юмнууд аваад ирдэг тэгжсэн. Тэгээд ер нь эрэгтэй хүмүүс ингээд шопер хийхэ болмоор юм гэд тиймэрхүү юмнуудыг нэмэхтэй ярьж исэн. За манайха хамгийн сүүлийнхаа хэрэг явдлыг ярьж өгье. Энэ нь болохоор бас инээдтэй ч юм уу те гайхмар ч юм уу шокнд ормоор нэг тийм мэдээлэл байгаа. За юу гэсэн чинь нэгэн эмэгтэй. За юмнахаа өөртөө ингээд комментор хэрэлцсэн хүнийг ажлынхаа газрыг олоод ажлынхаа газар нь явж очоод конфронт хийсэн байгаа байхгүй юу. Шууд ингээд те чи санжина миний надтай ингээд комментар хэрэлдээд намайг комментар айгүй амар миний эсрэг хэлсэн те гэж шууд яваад очсон зэ. Энэ эмэгтэй яг тэр үеийнхаа бичлэгийг хийгээд тавьчихсан байгаа байхгүй. Тэгээ яг яаж энэ эрэгтэйгийн хайг майг ажлынхаа газар мазрыг олсныг мдээгүй ганцхан нэр нь л байсан. Нэр нь болохоор Майк. Тэгээ энэ эмэгтэйгийн өөрийнх нь видео интернет доор одоо хэрэлдээгүй юм байна лээ комментар заяа. Зүгээр нэг өөр бичлэг байсан гинэ. Нэг өөр хүний бичлэг тэр бичлэг нь болохоор нэг тийм political racism энтрийн тухай байсан гинэ. Улс төрийн хувьд ингээд арьс өнгөний үзэл гаргадаг гэсэн тэгээ ялгуурлан гадуурхалтын дээр хийдэг гэсэн тиймэрхүү political racism-ийн тухай нэг тийм бичлэг байсан гинэ. Тэгсэн чинь тэр доор ингээл баахан хүмүүс ингээл юм бичиж байгаа шүү дээ, тэ. Тэгсэн чинь л энэ эрэгтэй Майк гэдэг эрэгтэй ингээл одоо жоохон хар арьстай хүмүүсийг доромжилсан юм шиг юм битсэн гинэ. Тэгсэн чинь энэ эмэгтэй ингээд өөдөөс нь ингээд тэ хар арьстай хүмүүсийг өмөрөөд ингээд юм битсэн чинь энэ эмэгтэй илүү дайраад тэ. Энэ эмэгтэйг ингээд тийм derogatory terms энтрүүдээр дуудаад өөрөө цагаан юм бэжиж одоо энэ үг мүгийг хэлж мэлээд тэнгүүтээ black fatigue энтэр гэл те ер нь хар хүмүүсийг доромжилсан айгүйх тиймэрхүү юмнуудыг тийм racist зүйлүүдийг ингээд энэ эмэгтэй рүү комментар бичсэн гинэ reply хийгээд тэнгүүд энэ эмэгтэй бүр ингээд те шүдэндээ зугааттай өстой өшөөгөө авах гад бүр яаж энэ эрэгтэйгийн ажил мадлыг олсон бүү мэд манайхаа тэг хамгийн амар нь юу гэж энэ эмэгтэй бүр 3 цаг машин барьж очсон байгаа байхгүй өөрийнх нь амьдрах газараас бүр 3 цагийн зайтай байдаг гэдгийг олж мэдээд тэгсэн ч гэсэн хамаагүй бүр ингээд те энэ эрэгтэй конфронт хийхин тулд 3 цаг машин барин нэг талдаа бариад очоод энэ залуу ингэж конфронт хийсэн байгаа байхгүй те ингээд хаалган тогтож байгаа байхгүй нэг ажлын газар те тэнгүүтээ is there mic here гэлтгсэн байхгүй энд mic гэж хүн байгаа юу гэлтгсэн чинь нөгөө хүн байгаа гэлтгсэн чинь чи юм уу гэлтгсэн чинь тийм гэлтгсэн чинь би хальт ороодох уу гэд энэ нэмэгтэй энийг л аахгүй тэнгүүтээ чи санжиноо миний нэг комментны доор reply хийгээд намаа ингээ нэг жоохон доромжилсан юм бичсэн. Гэлсэн чинь мэдгүй гэлсэн чинь тий ягаад ийм постны доор биччихсэн штэ гэл бүр постных нэр мэрийг хэлээл заяа. Тэгэд чи харж байна. You see how it was so easy for me to find you? Yeah? Гэл айгу амар заяа. Чи харж байна. Би ингээд чамайг болоход ямар амархан байсан юм бэ гэдгийг чи харж байна те. Тэ? Тэгэл ингээ инээгэлээд айгүй эвгүй заяа. Тэг хүмүүс энэ эмэгтэйг юутай харьцуулаад маа гэд нэг амар кинодаг штэ тэ. Нэг хар ярьтай эмэгтэйтэй ингээ stalker айгүй амар алуурч эмэгтэй. Тэр эмэгтэйтэй харьцуулаад тэ. Ямар амар юм бэ бүр өмнөс найчлаа гэх тэнгүүтээ хардаа чамайг алхад амархан штэ. Тэгэхээр тэ цаашдаа ингээд онлайнаар интернет дээр юм хум бичихтэй болгоомжтой тэ. Хүн алхад амархан байдаг шүү гэд сануулж байгаа байхгүй юу? Hello, I'm looking for a mic. Does a mic work here? Yeah. Can I speak to him? Sure. What's this about? Are you Mike? Yeah. Can I step inside? It's cold. Sure. Thank you. How you doing? Nice. So, a couple days ago, you left a comment under somebody's comment section. Do you remember that by any chance? Not really. It was regarding Tennessee, District 7. Yeah, well, John, you don't know me, I don't know you, but I was that person that you commented under. Yeah, it's crazy, right? Crazy world.
But I just wanted you to know, you see how easy I found you? It's not cool, right? No. Yeah. Чи одоо энийг уншаад надаас уучлахгүй гэж аахгүй. Тэг бүр ингээд юм бэлдээд оччихсан заа. Тэр нь болохоор би ингээд те миний нэрийг Майк гэдэг би ингээд юм муухай зүйлийг хэлснээс уучлахгүй гэж намайг өршөөгөөрөө би дахиж хийхгүй, дахиж өөр хүмүүс рүү ч гэсэндээ иймэрхүү муухай юм хийхгүй гэсэн нэг тийм захаа бэлтчихсэн. За одоо энийг унш. Энийг уншаад надад уучлахгүй. Тэгэхгүй бол би чиний Grindr аккаунтыг чинь эхнэрт чи үзүүлнэ шүү гэж аахгүй. Энэ эмэгтэй бүр энэ эрэгтэйгийн Grindr аккаунтных нь аккаунтыг нь олчихсан. Grindr гэдэг чинь нөгөө нэг ижил хүстэн залуучуудад зориулсан дэринг ап байдаг штэ. Тэгсэн мөртлөө энэ эрэгтэй бол эхнэртэй юм байна. Тэгэхээр эхнэрээсээ нуугаад өөрийгөө ижил хүстэн гэдэг юм нуугаад Grindr аккаунттай байсан л юм байна л да. Тэр мэрийг нь хүртэл олчихсан. Тэгэд хэрв чи надаас ингээ уучлалтгүйгаад те ингэхгүй бол би одоо эхнэрт чинь тэр Grindr аккаунтыг чи үзүүлнэ шүү. Тэгчхүү гэсэн чи үгүй гэд. Тэгээд энэ эрэгтэй яг хэлсэн ёсоор нь тэр захааг нь уншаад уучлалтыг гуйсан. Тэгээд ийм юм болсон мэн. Тэг хүмүүс бүр амар юм бэ те. Нэг хэсэг нь бол өстой гой ашгүй хүмүүс ер нь интернет цаанаас амар томордог те. Хүмүүс намайг олж чадахгүй, хүмүүс намайг тэгж чадахгүй гэсэн маягтайгаар хүмүүсийг амар доромжилж ингээл янз бүрийн юм хүн бичдэг те. Энэ юмхтэй зөв юм хийсэн мэн те. Хүмүүс ер нь ингэж айж ах хэрэгтэй. Зүгээр интернет гэдэл хүмүүсийг доромжлоод байж болохгүй байна. Хүмүүс олчиж болдгийм байна гэдгийг бол ингээд одоо хүмүүст ойлголт өгж ин гэж бодсон. Зарим нь болохоор наад чи айгүй dangerous situation те айгүй амар юм байна. Бараг яах гээд байгаа очиж хүнийг алах гээд байгаа юм хайшин. Энэ нэмэгтэй яаж энэ эрэгтэйгийн мэдээллийг нь хаана ажилдаг энэ тэргээд те тэрийг нь олсныг нь олж тогтоох хэрэгтэй те. Яг ямар шохон сервис энэ төр ашиглаж тэгсэн болоо. Энэ бол айгүй аюултай situation байна гэд хүмүүс ярьж байгаа. Тэгээ ер нь юм талцсан байдалтай байгаа гэсэн үг. So I'm going to give you the opportunity and apologize, or I'm going to show your wife the Grindr account I found. How do you feel about that? Right. It's crazy world. Замарчсан юм байна. Миний хувьд бол тэр үнийг iconic байна гэж бодож ин дээ. Интернет дээр хүнийг доромжлоод юм бичээд байдаг хүн ингээд өстой сайхан хариу өгсөн байна гэж миний хувьд бол бодож байна. За манайхаа өнөөдөр ингээд та бүхэндээ ийм ичгүүртэй, сонин, хачирхалтай болсон зүйлүүдийг яг амьдрал дээр болсон ийм зүйлүүдийг ярьж өглөө. Тэгээд ер нь таны юу хийн тэ consequence байдгийн мэн шүү, үр дагавар байдгийн мэн шүү. Хизээ нэгэн цагт тэ хүн ингээд одоо кармагаа идлээд ингээд хийсэн муу үлийнхаа одоо үр дагаврыг хүртдэг юм байна шүү гэдгийг бас энэ хэрэгүүдээс ингэж харж авсан байх гэж бодож байна. Тэгээ та нарт энэ бичлэг бас сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээд иймэрхүү бичлэг сонсоход бас гоё ясан уу үгүй юу гэдгийг хэлээрэй. Тэгэх юм бол би цаашдаа ажилласандээ бас те иймэрхүү social ертөнцийн дээр болдог сонирхолтой зүйлүүдийг та бүхэндээ хүргээд явах болно. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболгонгаараа цоо хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.